Let me tell you why you're here. You're here because you know something. What you know you can't explain, but you feel it. If a man could look into himself, he would discover it. I'm trying to free your mind, Neo, but I can only show you the door. You're the one that has to walk through it. За сайн байна уу та бүхэнд сэтгэл зүйч подкастын 2 дахь дугаар яг одоо хүрэх гэж байна. За тэгээд хэрвээ та YouTube-оор үзэж байгаа бол бид бүгд одоо дүрстэйгээр одоо подкастаа хийж эхэллээ. За тэгээд эхний дугаар дээр бол маш олон дэмжлэг те маш олон хүмүүс шеэрлсэн, маш олон хүмүүс стори хийсэн. Зарим хүмүүс миний сториг мьютлсэн байлээ те. Дууг нь хаахгүй бол дэндүүх сэтгэл зүйч подкастын стори орж ирсэн те. Тэгээ бүх хүмүүстээ дэмжлэг үзүүлж байгаад баярлалаа. Цаашдаа бас улам супер хичээл одоо хичээж те одоо хэрэгтэй мэдээллүүдийг өгөхөөр та бүхэнд одоо зүтгэх болно. За тэгээд бас podcast solution-ийнхаа бас нэрийг бас дурдхан зүйтэй яагаад гэвэл одоо энэ чанартай дүрс, энэ чанартай дугааралт бүгд podcast solution-ы бас өгж байгаа зүйл шүү гэдгийг бас та бүхэнд хэлэхэд таатай байна. За тэгээд өнөөдрийнхөө зочныг та бүхэнд танилцуулъя. Өмнө нас дугаар дээр ярьсан байгаа те дэгийн өгш шиг. За манай дэгийн өгш бол одоо манай Монгол Улсын их сургуулийн багш. За бид нар бол ер нь багш гэдгээр нь хардаг. Тэгээд багш бол одоо нийгмийн сэтгэл судлал, сургууль мужуулах сэтгэл судлалаар одоо илүү дагнаж одоо эрдмийн одоо судалгаагаа хийдэг гэх юм уу да. Тэгээд ер нь бол одоо Монгол Улсын их сургуулийн боловсрол сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгчээр одоо ажилд ороод байж байгаа те. Одоо тэр альбан тушаалыг авсанд нь би айгүй баяртай байгаа. Дэгийн өгшиг ер нь айгүй их юм хийх байхаа гэж боддоо шүү дээ. Тэгээд сайн байна уу багшаа? За сайн байна уу? Намайг энд уурсанд их баярлалаа. Тэгээд одоо ямар ч гэсэн сэтгэл судлалын маань шинжилгээ ухааныг хөгжүүлэх гээд ингээд тодорхой юмнууд хийгээд явж байгаа ингээд шавнартай их талархаж байна. Тэгээ бит хоёр бас танд их баярлж байгаа шүү дээ. Бит хоёрын урилгыг тоож хүлээж авч байгаа тийм. залгаалж. Багшаас нөгөө хичээл дээр тийм нөгөө амар холоос хардаг. Ингээд хитрхи ойрсон чинь ичээч юм шиг юу ч яахан ингээд болгоомжлоод бурмаа бол бүр ингээд зайгаа аваад байгаа байхгүй. Яг бурмаа одоохондоо нөгөө дөнгүүд нь гарч дуусааг байгаа. Яг оюутан байгаа болоо. Би болохоор агшаа яасаж яах вэ? Бадралч угаасаа оюутан байхдаа л чөлөөтэй байсан л да. Тэр чи янз бүрийн сэдвэр их яриа өрнүүлдэг байсан шүү дээ, тэ? Янз бүрийн нэлээ их өргөн сэтгэл судлалын сэдвүүдээр их ярилцдаг байсан. Тийм дэгийн багш чинь бол ер нь хамгийн бас тийм яг шулуухан шударгаар яг биднэрт үннийг хэлдэг хүн байсан л да. Тийм ер нь та нар төгсөөд нэг тийм амар ажилтай болно гэж бодож байна уу гэл. Тийм манай багш бол яг дэгийн багшийн бичсэн номууд бас их олон байгаа л да. Одоо номын дэлгүүрүүдээр сэтгэл судлалын нэг номын тасхыг бол нэг хэсэг бол яг гэр бүл судлаач Нарантай гэдэг хүний нэг баахан ном байдаг байсан. Тэгээд дэгийн багшийн яг нэг академик номууд бол аягүй их байдаг байсан. Одоо байгууллагын сэтгэл судлал, рекламны сэтгэл судлал одоо тий гэр эдийн засгийн сэтгэл судлал гэх ном байдаг байсан шүү дээ. Гэх мэт тэр олон номууд нь байдаг байсан. За тэгээд бас графлог буюу бичгийн хэвийн талаар багш эхлээд нэг ном орчуулж бичээд тэгээд дараа нь тэрийг одоо Монголын хөрсөнд одоо буулгаад боловсруулж бас нэг гаргасан байдаг тий. Тийм. Тэгээд бас манай сонсогчдод бол мэдж байгаа тий аль хэдийн багш бол яг одоо үзээ сууж байгаа хүмүүсийн бичгийг хүмүүс бол бичгийн гарын бичмлүүдэд явуулсан. За тэгээд бидэд бол яг бүгдийг авч бол үнэхээр барсангүй явал арай их бичгүүд ирсэн. Тэгээд бүгдийг авах юм бол цаг нэлээд сунжрах бах. Тэгэхээр одоо нэг иншээ бол нэг 7-8 юм орсон байна. 10 юм орсон байна уу? 10 баа. 16 орсон байгаа. За тэгээд эндээс багш яг хүмүүсийн талаар хэлж өгөх бах. Гэхдээ бас нэг жоохон буу халаа та тий. Танаар одоо яг юу байна? Ажлын сонь сайхан тий. Одоо яг шинэ тэнхимийн эрхлэгч гэдэг одоо айгуу чухал хариуцлагатай ажилд орчлоо шүү дээ. Тэгэхээр одоо яг юу өөрчлөе тий, ямар шинжилэл хий гэдэг ч юм уу тий. Тэр санаа юу байна? Одоо сэтгэл судлалыг одоо хөгжүүлэхэд ямар алхам хамгийн ихнийх байх ёстой юм бол? Тэгэхээр одоо манай монголчин сэтгэл судлаач бэлдэж байгаа 7-8 сургууль байгаа тийм. Тэгэнгүүт тэр сургууль дотроо одоо Монгол Улсын боловсролын их сургууль манай МУИС 2 бол арай академик гэдэг юм хамгийн ихэнд үүссэн л дээ. Одоо ер нь бол түүхэн жаах урт гэсэн үг. Тэгээд судлаж байгаа салбаруудын хувьд бол одоо яг шинжилгээ ухааны академик талыг илүү барина гэсэн юм бодолтой байгаа. Тэгэхээр
яг нөгөө сая ингэ сонсохоор би явдаг ажилдаа л явж байгаа. Одоо 22 3 жил их сургуулийн хаалгаар ороод тэр өрөөгөр ороод явсан. Тэгвэл нөгөө Бадрлын яриаг сонсохоор сая ажилд ороод гэл бацж би юу илээ гэж бодлоо. Тэгсэн чинь би яг ажилд орсон ч биш яг албан тушаалд өөрчлөгдсөн гэдэг юм уу. Гэхдээ одоо багшаар явхаар ингээ их сургууль чинь 5 зэрэглэлтэй тэрний хамгийн дээдлэн профессор гэдэг багш байгаа байхгүй. Тэр албан тушаал дээр багш хийвэрэ байгаа. Тэгээд нөгөө тэнхмээ тэр бүх одоо сэтгэл судлалынхаа бүх багш нарыг бас хариуцж ажиллаж байгаа ажил давхар хийж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэнхмийг яг аваад ингээ харахаар шинжлэх ухааны хувьд хөгжүүл хэрэгтэй гэдэг юм маань би угаасаа л сэтгэл судлалд анх оюутан болж орж ирэхдээ л бодож исэн. Тэгээд тэр үед надад үүссэн юм юу гэхээр нөгөө хичээлээ сураал унших гэхээр унших ном байхгүй. 79 оны санжиж багшийн ном ч юм уу ийм ховор номнууд байсан. Номнууд нэртнийх байсан учраас ерөөсөө сурахчтай болгоё гэж бодлого барьсан. Одоо нэг 20 жил нэг 30 40 ном ер нь бол гаргалаа тий. Тэгэхээр сурагчгийн үед бол одоо ямар ч байсан дөрвтэй болчлоо. Одоо хүн болгон гаргадаг болчлоо тий. Энэ бол болж байна. Одоо сэтгэл судлалыг судалгааны шинжтэй жахан хөгжүүлээ. Бас нөгөө нэг тэнхимдэр маань нэг хитэн туршилтын ширээ байдаг шүү дээ. Хүний хариу үйлдэл одоо бурмаал мэдж байгаа шүү дээ. Өөрөө бүр мэдэн шүү хөө. Би судалгаа хийжсэн шүү. Хариу үйлдэл авах цаг. Хоёулаа яг үнэн тий. Яг би бурмаг оюутан учраас саяхан илүү ойрхон мэддэг найрхан хэлдэг утгаар хэллээ л дээ. Тэгээд яг ийм байдлаар нөгөө туршилтын юмнууд нэлээд хийж байгаа. Гэхдээ бас дутмаг байгаа тий эдийн засгийн хувьд ч гэсэн. Тэгээ одоо би нэгэнт энэ тэнхмээ авсныхаа одоо багш нар болгондоо энэ судалгааныхаа нэмийг урагш нэлээ ахиулъя. Болж игэл монгол хүмүүсийнхаа суурь судалгааны юм руу орё гэсэн бодол байгаа тий. Яг монгол хүний суурь стандартыг тогтоочих юм бол энээс одоо энэ хүнийх баг байна сул байна гэдээ ярих бол бас илүү барьцтай болох тий. Баримжаагаар биш тий. Тийм бас хөцөлтэй гэсэн бодол байгаа. Бас их залуу багш нараа их сайхан сургая, гоё чөлөөтэй болгоё гэдэг бодлууд байгаа. Иймэрхүү юм одоогоор бол бодож ин тэгээ хийх явцтай зөндөө юм гарч ирнэ л дээ. Багш хэлсэн чинь бас амар гоё санагдлаа судалгаа нэгээд тэнгүүд оюутнууд те бид нар ч гэсэн нэг тийм зүгээр ингээд судалгаанд амар багш нартай хамтарч тэрэндэн туслах амар хүсэл эрмэлзэл амар их байдаг шүү дээ. Одоо энэ далимдлаа хэлчих. Тэндээр яагаад зүгээр юм сурж байгаа багш нартайгаа хамт байгаа юмд ингээд заалгаж байгаа гэдэг утгаараа амар гой сонсогдож байна. Одоо тэгээд төслөөд. Тийм, судалгаа шинжилгээ бол яалтчгүй нөгөө шинжлэх ухааныг урагш нь ингээд авч явж байгаа, урагш нь түлхэж байгаа хөтөлбөр шүү дээ. Одоо бид судлаач нар ингээд юм өөрөө туршлага хураачаал тэгээд тэр нь өөрөө хүнд зааж өгөхгүй байж байгаа л өөр алаг туршлагатай хүн байж байгаа л өгчүүл тэгэл тэр чинь шинжлэх ухаанд биш өөрөө л ер нь урагшилж байгаа л өгчөж байгаа хэрэг. Тэгэхээр өгчөж байгаа гэдэг жоо ширүү. Тэгээд судалгаа шинжилгээ хийж ижил одоо ер нь тий одоо яг энэ шинжлэх ухаан ч урагшаа явж идэг. Тэгээ манай улсад бол судалгаа бол нин даруй хэрэгтэй гэж надад бол санагддаг байхгүй. Одоо ингээд уул нь цуглуулжлах юм бол судалгаач эрт эхлэх тусмаа л олон жилийн дата цуглуулах гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд оройтол байгаад байгаагаас жоохон харамсалтай тий. Тэгээ уул нь бас яг нөгөө санхүү төсвөнд болдог бол хийчих гэсэн хүмүүс амар их байдаг байхгүй тий. Тэгэхээр яг нөгөө одоо үнгүй юм гэж байхгүй гэдэг тэр хүн чинь үйлсэн тэгэл одоо хоол идэх хэрэгтэй болно, унаад хэрэгтэй. Тэгэл цаас бичгийн хэвлэлийн мөнгөч гэдэг юм яалтчгүй бас санхүү дээр айгүй хүмүүс гацтай юм санагцсан судалгаа хийх гэсэн ч гэсэн. Тэгнь тэрийг одоо жишээ нь боломжууд бас надад бол харагдаад байгаа байхгүй шинжлэх ухааны акц юм ч юм уу шинжлэх ухааны технологийн сан ч юм уу өөр бас одоо профессорудад хандж байгаа янз бүрийн юм одоо судалгаанд хамтраач гэдэг юмнууд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өмнө нь одоо судалгааны арга байхгүй ч юм уу баг байхгүй ч гэдэг юм янз бүрийн шалтгаанаар үлдчихэд байсан. Одоо бол эднэрийг ингээ бүр өргөн фронтоор явуулъя гэсэн бодол байгаа шүү дээ. Би бол бүр бүх талаасаа хөөцөлдөө яолын хай. Тэгээ ямар нэг аргаар ингээд жаахан бодлоготой тэгээд нэгдсэн журмаар Монгол хүнийг судлаа л гэсэн бодол байгаа. Яг тэгэхээр одоо нөгөө та хэд бас ярьж байгаа шүү дээ. Ингээд ерөөсөө сэтгэл судлаач гээд хүний судлаагүй бид нар яг монгол хүн ямарыг мэдэхгүй тэгсэн мэтлээ барууны орны ч юм англи хэл дээр баахан ном зохиол уншингуудаа ерөөсөө хүн юм байх хэрэгтэй гэдэг рүү зөвлөд чиглүүлээд түлхээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь монгол хүнийхээ сэтгэл зүйн онцлогт тохирохгүй байгаа учраас нөгөө нөхдүүд 1-2 сонсчоод яваад өгдөг тий. Монгол хүн бол жишээ нь өөрөө ямар онцлогтой гэхээр ингээд бүх юмыг ийм тодорхой харж мэдэрч бараг үнэрлж амталж бүх юмыг үзчихэд сэтгэл ханамж үүсдэг байхгүй. Тэгээд ямар нэг юмыг одоо хийн гэвэл одоо жишээ нь сэтгэл зүйн зөвлөгөө авъя гэвэл хамгийн сүүлийн эцсийн алхам хүртэл очтгүй те сэтгэл зүйчтэй. Тэгээ бүр өвдөөд хүндрээд одоо өвчин гэж үзвэл те хүндрээд бүр дийлдэхэ болцсон очингуудаа одоо жорог. Тэгээ нэг уулзаал чи сүүлийн бараг ингээд миний аргыг хэрэгэл би шамдрын яах гэж ирсэн. Чи ингээл надад одоо юу гэдгийг
бүр хамгийн сүүлийн идгэх юмыг өгөл гэдэг шаардлага тавьдаг байхгүй. Гэтэл сэтгэл зүйн юм чинь нөгөө та өөрсдөө мэдж байгаа тий. Зугуухан явц дундаа хүн олон дахин давтамжтай явж ярьж гаргалдаг өгөө тий. Өөрөө бодох, анализ хийх, учрыг олох ийм үе шатууд явж гардаг. Гэтэл нөгөө монгол хүний онцлог чи өөр байгаа байхгүй. Нүүдэлчнийхээ уламжлалаар маш их одоо хөдөлгөөн үйлдэл хийж тайвширдаг. Хамгийн эцсийн моментод ерөөсөө л нэг одоо үг хэлэхэд заримдаа бүр шууд сайхан болчдөг, тайвширчдаг. Тийм аргууд ихтэй. Тэгэхээр энэ бол бас нөгөө яг одоо бид нар монгол хүнийхээ онцлогийг судлах хэрэгцээ байгаа гэдэг нь л энд харагдаад байгаа юм л да. Тийм, тэр бол яг зайлшгүй нь тий. Одоо ингээд 10 жилийн хүүхдүүд ч одоо өөр ингээд сэтгэхүйдээ өөр юм авьяастай байна. Тэгмэд бүгднийг нь одоо нэг тал руу авьяастай бэ гэж хэлж байгаа шиг өрөөсгөл واخгүй. Хэрвээ одоо зөвхөн барууны жишгэр ч юм уу байх юм бол тий. Яг мэддэг хүмүүс нь мэддэг л байх та. Гэхдээ яг зарим хүмүүс бол ингэж санагдаад идэг байхгүй. Нэг хүнтэй би бүр яг тэгж яриа сонсч байсан ингээд сексийн талаар ярьж байгаа байхгүй. Тэгээд одоо баруунд бол ингэдэг монголчууд угаасаа тийм болох нь тодорхой. Тэгэхээр тэрийг эртхэн юу дагч ийсэн зүгээр гэж ярих гэдэг байхгүй. Тэгэхээр тэр бол одоо яг угсаатны онцлог гэдэг зүйлийг авч хэлцэхгүй байх юм бол тэр бас айгүй өрөөсгөл тий. Одоо тэр таарах юм байна, таарахгүй юм байна. Тэгэхээр бас угсаатны онцлогоо судлахын ялтч зөв юм л та. Таны бодлоор одоо ингээд сэтгэл зүйн одоо үйлчлэгээ авах та ер нь бол тэ нэг жоохон голоос нь хайдаг ч юм уу те тэр ээж авч штэ тэгэхээр тэр нь юутай холбоотой юм бол ямар одоо таны зөв одоо таамаглалаар те ямар одоо шинж чанартай ямар одоо эрхэлжсэн аж ахуйтай нь холбоотой юм бол тийм тэгэхээр яг нөгөө одоо монгол хүмүүс чинь юм байгаа байхгүй нүүдэл чинь соёл хэрэгшилтэй тэрүүгээр юу гэхээр ерөөсөө өглөө хараагүй одоо ээж аав жишээ нь өглөө 6 тийм үү дөнгөж нар мандангууд 5 тийм үү босоод гараал нэг цагаа уучаал гараал ерөөсөн үнэ малаа саагаал ингээл хоорондоо ингээд яриа сууж идэг хугацаа байдгүй байхгүй. Ерөөсөө л хөдөлгөөнтэй амьдэрдэг. Мал аж ахуйгаа эрхэлдэг. Гарч одоо тэгээд үнэ малаа саагаад одоо гүүгээ саагаад буцаж орж ирээ сүгээ юулээд ингээл ерөөсөө өглөөнөөс шүн дүүл хүртэл битүү юм хөдөлгөөнтэй ажил хийдэг. Тэр хоорондоо уулзаал яриал ингээл 2 цаг 3 цаг суудаг хугацаа байгаагүй. Тэгэхээр яг энэ амьдралын хөвшлээс биднэрт юу үлдсэн гэхээр бид хизээ тавьширдаг гэхээр уг нь бол үйлдэл хөдөлгөөнийхөө явцад тавьширдаг байхгүй. Янз бүрийн одоо ингээд хүнтэй яриа суугаад ахаар тавьшрах процесс их бага явдаг. Харцсангуу. Дадаагүй юм тий. Өөрөөр хэлбэл бид нар нөгөө яриад суухаар одоо ярьдаг ард түмэн биш байхгүй юу? Үйлдэл хийдэг ард түмэн. Гэтэл жишээ нь Орос ч юм уу барууны орнууд бол олон жилийн өмнө суурин соёлын хөршилтөд орцсон. Эндээ бүгдлөрөөд байгаа тавгүй байгаа зүйлээ ярьж иж гаргадаг. Тэгэхээр эн чинь суураж явахтаа ярьдаг. Тий. Тэгээд тэр дунд чинь ярихтаа яадаг вөхөр нөгөө ярьж иж гаргадаг учраас сэтгэл судлалын одоо ярилцдаг арга хамгийн тохироод шүү дээ эднэрт. Гэтэл бид нар монголчууд болохоор жишээ нь аав нь уурлахаар яадаг вөхөр гарч давхиад морио унж давхиад адууга хураагаад тэр уул хээр очиод уртын дуугаа дуулаад гэх мэтэр тий байсан байхгүй. Тэгээд одоо бид нар яг суурин соёлын хөршилтөд орчлоо л доо. Гэхдээ нөгөө уламжилт юм хадгалаад байна. Тавьж чадахгүй. Тэр чинь бас нэг л арга штэ тий ярилцлагын оронд. Тий. Энерги өөр зүйл болгоос дипломац хийчих гэсэн үг тий. Өөрөөсөө тайвшруулж байгаа тий. Тэгэхээр тэрний өвлдөгдөл байгаад байгаа байхгүй. Одоо тэгэхээр нөгөө зөвлөгөө авах гээд ирсэн хүмүүс 1-2 жаахан ярьж ийснаа, ярилцж ийснаа нэг л тийм яриад нэг юм гарахгүй юм шиг санагддаг ч юм уу. Тэгээд зутаачдаг. Тэгж ярихын тулд тэр чинь эрхийн тулд зөндөө сэтгэлзээ одоо өөрийнхөө хувьд саадуудыг давсан байгаа шүү дээ. Тэгэхээр тэгж давж яриа гэж ирчээд нөгөө ярилцахаар ингээд үйлдэл хийхгүй одоо булчин шүрэн суларж шүү дээ. Ингээд тайван суухаар тэд нар тийм өчтөс сэтгэл төрөхгүй байгаа байхгүй. Тайвширч байгаа мэдрэмж авахгүй те. Нөгөө транс өөр байдалд орохгүй байна л да. Тэгэхээр нөгөө нөхдүүд жаахан тэгжсэн цаа нэг жаахан дэмий ярьд юм байлээ болио ч гэдэг юм уу. Ингээд цугтаачдаг. Тийм хандлага бас их байгаад байдаг. Тэгээд одоо сая гарч явнангууд яг шууд нүдэнд харагдчихлаа. Бид нар ер нь ингээл зөрчил болонгоо шул гараал явдаг тийм хаалга савах тийм зүйл айгу ойр байдаг шүү дээ. Тэгэхээр яаж юм гэхээр нэг тийм онцгой нөхцөл байдал гэх юм уу хэцүү таагүй мэдрэмжийн дунд төсвөртэй байдал айгу бага байгаа юм шиг байна те. Тэрийг одоо мэдэрч хүлээж авах яаж зохицуулах вэ гэж жоохон хугацаа өгч удаан бодох ч гэдэг юм тийм. Тэгэхээр тэр нь төсвөргүй байгаад ирэхээр шууд тэр тухайн нөхцөл байдлаас зайлсхийгээл араа өөр арга зам шүү тайгаа авчиж тий. Тийм яг одоогийн нөхцөлд ярилцлага тэр бол тий. Гэтэл яг монгол хүн дандаа юм эвгүй нөхцлөөс зайлсхийдэг хүмүүс өгөхөр бас биш байхгүй. Яг ингээ харах юм бол байгалийн шалгарал тий нөгөө цас цууд элдв юм болонгуудтай маш хурдан ингээ толгойн ажилтдаг. Тийм маш хурдан дасан зогсдог. Хурдан арга хэмжээ авдаг. Өөрийгөө ингээ одоо юу гэдгийг тэр эвгүй байдлаас авч гарч чаддаг байхгүй. Тийм учраас хатад жишээ нэг янз бүрийн хүнд байдал эрхийг хүлээгээл юм хийхгүй сууж идэг хандлага их түгээмэл байгаа дах шиг байна.
Тэгэхээр нөгөө сэтгэл зүйн зөвлөгөөн дээр болохоор яг ингээд ярилцах тэр байдал бол нөгөө төвчээртэй байдлыг үүсгэхгүй шүү дээ. Тавгүй байна. Тэрнээс цухтахыг бодож байна. Тийм байдлаар магадгүй дундаас нь гараа авчиж байгаа гэж магадгүй юм тий. Ер нь л яг бас одоо бол гэхдээ сэтгэл зүйн үйлчлэх хүмүүсээс нэлээд авч сураад тах шиг санагдаад байна. Айгуу нэг үе бодвол тийм айгуу бас яг ингээд тууштай явж мууаад тий. Яг хайж байгаа хүмүүс ч ганц нэг байдаг л да. Гэхдээ ер нь айгуу сайжирч байгаа. Тэрийг хэлэхэд таатай байна. За тэгээд бичгийн хэвнүүд бас дээг өгш одоо үзэл байж энэ одоо яг энэ дотор яг юу явж байгаа бол гэхээс аюу надад сонирхолтой байна л да. За тэгээд ер нь бол хүмүүсийн бичгийн хэвнээс эхлэе. Хамгийн ихэнд гарын үсэг байсан уу? Тэрнээс эхлэх үү? Гарын үсгнээс ер нь их юм харж болох уу? Тийм болно. Гарын үсгнээс бол бүр их олон янзын шинж илэрхийлж гаргадаг. Уг нь бол ингээ харахаар ганцхан үг байдаг. Гэхдээ яг энэ дээр бол нөгөө хүний дотоод сэтгэлийнхаа одоо хамаг юмыг шингээж хүн бодож иж гарын үсгээ зохиодог байхгүй. Тийм учраас ингээд одоо хүсэл эрмэлзлэл өөрийнх нь далд одоо санаа зан чанар бүх юм хүний гарын үсгэнд багтсан байдаг. Тэгээд одоо энэ психографлог гэж нэрлэдэг байгаа энэ бичгийн ивэр хүнийг таних ухаан гэдэг сэтгэл судлалын салбар бол их сонирхолтой. Яг тэгэхээр нөгөө бид нар ингээд хүний бичснийг сонирхож байгаа хүний бас хармаар байна шүү дээ. Тэгээд нөгөө чи тийм үг гэхээр нөгөө хүн ч одоо нөгөө хүнийх нь тий хэлэхгүй шүү дээ. Нөгөөхөө нуугаал өөрийнхөө одоо илүү сайхныг харуулах гэтэл бид нар ингээд бичгийн сайхан харчаад энэ нөхөрт ийм шинж байгаа юм байна гэд нөгөө хүнд нөлөөлөхөд өөр болчих واخгүй. Тийм учраас энэ графологийг би нөгөө өөрөө хувьдаа яг сэтгэл судлалыг судалж ирснээс хойш сонирхсан. Гэхдээ яг манад нөгөө олон жилийн давтагдсан бичлэг их цөөхөн. Бид нөгөө ерөнхийдөө гадны орны юм уу тэр кирилл бичгтээ одоо орс центр загварыг их ашиглаж байгаа л да. Тэгээд тэр давтамжуудыг одоо би ерөн сэтгэл судлалыг сонирхсанаас хойш харж байгаа. Хараад ахаар нэлээд ерөн бол дөхүү байгаа шүү. Кирилл үсгийн. Тийм, кирилл үсгийн. Тэгэхээр би одоо энэ нөгөө гарын үсэг дээр тайлбар хэлэхэд энэ нөгөө бичгүүд дээр тайлбар хэлэхэд голдуу кириллийн авах санаа байна л да. Кириллээр англи орсоор бас ирсэн байгаа тий. Тий, англиар бичсэн бичлэг бол нөгөө энэ кириллээс их өөр. Кирилл чинь нэг газараасаа эхлээд тасралтгүй явсаар байгаад дуустдаг. Тэгээд энэ дунд ингээд тасралтгүй явж байхдаа эхний үеийг биччихэл таслаад байвал энэ хүнд нөгөө нэг юм сэтгэлийн тэнхээ хүрэхгүй байна. Тэр үед ингээд амархан ядарчдсан байна гэдэг шинжийг өгчөж байгаа байхгүй юу? Гэтэл одоо энэ жишээ нь намайг гэдээ ярихтаа гэдэг тий 27 дээр байгаа нь энэ бол намайг ярихтаа гэдэг ингээд нэг ч таслаагүй бичсэн. Энэ хүнд нөгөө айгуу тийм шургуу дайчин чанар байгаа байхгүй юу? Ерөөсөө тасралтгүй нэг даалгавар өгсөн л энэ хүн дуустал нь хийн гэсэн. Тэрс ингээд гүрээсээр байгаа л хийгээд дуусгадаг тийм шинжтэй. За агуулгыг унших юм бол сайн байна уу? Намайг ярихтаа 27 гэж хэлээрээ. Хог гинүү. Хоч товч нэр байдаггүй болохоор дуртай тоогоо хэлж эхлэе гэд тааш үргэлжлүүлсэн байна. Энэ одоо яг энэ бол хүн бол яг санаандгүй бичсэн биш, яг графологчд үзүүлэе гэж бичсэн байж тээ тий. Тэгэхээр энэний нөлөө байх уу? Яг ер нь бол байна. Би одоо шинжүүлэх гэж байгаа гэж бодохоор би аль болох гоё ичиж гэдэг юм ингэж хичээдэг л дээ. Гэхдээ тэр үйлдэл бол нэг 2 мөрөөс 3 мөрөөс цаашаа хитэрдэггүй. Яг л хүн чинь ингээд рефлексээрээ хийдэг бичдэг байхгүй. Тэгэхээр эхлээл сайн байна уу гэхдээ чичэр хийлэл юм уу чанга дараал бичижсэн аа. Энэ сүүлийн гэж боддог гэдэр л бол нэлээ гарын даралт суларсан байгаа байхгүй. Бүдгэрээ явцсан байгаа зү. Үсгэн жоон зайн болчихж. Тийм. Тэгэхээр бид нар нөгөө ингээд сайн графлог хийгээд анзаараа сурцсан бол ингэж хараад нөгөө эхний хоёрын чанга даралтыг авч үзэхгүй 2 мөрөөс 3-4-өөс хойш нь харчдаг байхгүй. Тэгэхээр энэ хүний яг ямар бичдэг вэ гэдг нь харагддаг. Гэхдээ энэ 27 маань ерөнхийдөө нэлээд даралттай бичдэг юм байна. Тэр юу хэлж байгаа гэхээр ерөнхийдөө л их дотоод хүч ихтэй, энерги ихтэй хүн байна гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл одоо өөрийнхөө яг сонирхсан зүйлийг олж чадах юм бол маш их хүчээр юм хийх амжуулах боломжтой, чадвартай хүн байна гэж хэлж болно. Тий, ер нь бол тэгээд яг ингээд бичлэгийн хэлбэрийг харахаар урдах зай, хоотлын зай энэ дандаа адилхан байгаа зү. Тэгэхээр энэ хүн бол ингээд юмыг яг эмгцэгцтэй, дистаралтай байлгахыг чухалд тооцдог гэдэг шинж байгаа. За энд ганцхан Б үсэг л тасарсан. Д үсэг ганц тасарсан. Бусд нь бол бараг ингээд нийлсэн байгаа. Тэгэхээр энэ юу хэлж байгаа вөхөр ерөнхийдөө л одоо энэ хүнд өгсөн оноосоо ажлыг бол дуустал нь хийнэ. Хичээнгүй зүтгэмтгий хүн байна гэдгийг хэлж өгч байгаа. За үг үсгийн бичлэгүүдийн хувьд бол яг нэг жоохон сэтгэл хөдлөлтөд эхлээд автсан байна. Дараа нь бол гайгүй тайвширсан байна. Одоо энэ мөрөн дээр байгаа ингээ харахаар сайн гэдэг үг бэт гэдэг шиг жаахан хөвцөн. Одоо би нөгөө хянах нөгөө одоо судалгаанд орох гэж гэдгээ бодоод нөгөө нөхөр бол ингээ их догдолсон байна шүү дээ эхлээд. Тэ? Энэ дээр ингээд мөрийг шулуун харахаар сайнны энэ үсэг Б2 ингээ дээшиг ингэсэн байгаа байхгүй. Сайн гэж үг дээшиг хөвцөн. Мөрнөөсөө. Тийм байна. Тий. Гэтэл доошоо бүгд мөрөн дээрээ явж байгаа байхгүй доотлын мөрүүд дээр. Тэгэхээр энэ хүн бол яг тухайн үед сэтгэл хөдлөл нь үүсдэг ч гэсэн сэтгэлийн тухайн хөдөлгөөнийг маш сайн барьж чаддаг хүн байна
гэж хэлдэг тийм. За ийм шинжүүдийг энэ хүний бичгээс л харах боломжтой байх нэ. За тэгээд бид нар яг анхан шатны нөгөө анализ хийж байгаа учраас бүрэн 100% зураглал гаргахад хэцүү л дээ тийм. Дараагийн удаад бүр үнэхээр үзүүлэх гэвэл бүр одоо яарсан сандарсан үед бичсэн бичгээ бас одоо ингээд судалгаа өгч байгаа бичгээ дахиад зүгээр үед одоо хайр дурлалын тухай асуудлынхаа бичсэн захиагч юм уу те бас аль биесны ууртай бухимдалтай байхдаа бичсэн өргөдлөө ч юм уу ингээд хит хитэн бичиг авчираад үзүүлвэл бичиг болгон дээр байгаа одоо юу гэдгийг зүй тогтлыг ялгаж харж агаад тэр одоо анализыг хийвэл илүү бүр 100% дүгнэлт сэтгэл хөдлөлтөд тийм. Нөгөө яар сандарснасаа болоод одоо өгнүүдэд тасалдаг ч юм уу, товчилж эхэлдэг ч юм уу. 50 одоо энэ бол ингээд зориулж бичиж байгаа учраас нэлийн жоохон хичээмтгий бичиг байна л да харвас. Өсгүүдийг ингээд жигдчихгийг хичээсэн. Гэхдээ энд ингээд сайн харвал хээ өсгөний жишээ нь эхлэл төгсгөл дандаа алга болсон, бэгийн төгсгөл алга болсон. Энэ юу гэлж байгаа вөхөр энэ хүн нэг их тийм олонний дунд өөрийгөө зарлаад байдаггүй. Жохон хараар үлдээд идэг хүн гэдгийг шинж байхгүй. Одоо л зарлцлаа да. Тий одоо л зарлцлаа. Гэхдээ яг 27 гэдэг дугаарлцсан учраас нэг хайх юм байхгүй бах тий. Тэг нэрээ нууцсан биз тий. Тий. Ерөнхий шинж нь бол нэлээд тийм одоо юу гэдгийг бусдын ард үлддэг. Олонний дунд ингээд чимээгүй хөө явж идэг шинж үл энэ бичиг дээр нэлээх харагдаад байна. За ийм. Багш ер нь энэ графологийн яг одоо онл нь юу юм те яг яаж одоо энэ хүний бичиг яг одоо те бичиг хүний оюун санаа те төхөө байдлыг илэрхийлээд байгаа юм бол. Тийм тэгэхээр ийм яг актер одоо тэр эрдэмтний онл нөгөө Зигмунд Фрейдийн психоанализ гэдэг шиг онл ерөөсөй байхгүй. Яг тэгэхээр энэ нөгөө одоо эртний язгууртны одоо дунд үүссэн салбар байхгүй. Тэгээ яг язгууртны дунд гэхээр нөгөөдөл одоо ордныхан уйдаад сүулдэ бүр ингээд зугаацсан ингээл одоо юу гэдгийг те насан туршидтэй харилцаа энэ төр элдв юмд оролцоод бүр сонирхолгүй болсон байна л да. Тэгээд ордныхаа ингээд их сонирхож нөгөө тэд нар жаахан бичиг үсгтэй одоо харт борчуудыг бодвол илүү одоо юу гэдгийг соёлтой бичгийн соёлтой байж л те. Тэгээд нөгөө нөхдүүд ингээд уйдаад юу хийхээ мэдхээ болоод ирэхээр ордонд ингээд янз бүрийн хүмүүсийг цуглуулж өдөртөө ярилцдаг байсан байгаа. Тэгээд зарим нь болохоор одоо юу гэдгийг нөгөө одоо үзмэрч те одоо манайхаар бол үзмэрч авчирч одоо өөрийнхөө хувь заяаг мэрэглүүлдэг ч юм уу. Ийм байдал дундаас нэг нөхөр нөгөөдүүлийн бичгийг цуглуулж агаад эхлээд нэг юм одоо үзмэрч шиг юм л хийж л дээ эхний удаад. Тэгээд тэгсэн тэр сонирхолтой санагдаж эхлэнгүүт тэр хэсгийг ингээд бүр судлаад дандаа нэртэй хүмүүс дээр үеийн том одоо мундаг хүмүүсийн бичгүүдийг цуглуулж агаад анализ хийж эхэлсэн байгаа. Тэгээд тэр анализ хийсэн бичлэг дээрээ тулгуурлаад ингээд цаашаа хөгжиж явсаар байгаад одоо нэг хүний жишээ нэг одоо психографологч гэхэд 2000 бичиг цуглуулж агаад 2000 бичиг дунд дандаа ижил шинжүүд нь яаж давхардж байна. Тэр зүй тогтлоор анализ хийсэн байхгүй. Тэгэхээр тэр нь одоо биднэрт хүрээд ирсэн гэсэн үг. Актер онл байхгүй. Гэхдээ практик дээр хүмүүсийн одоо бичгүүд дээр дандаа давтамжуудыг авч үзсээр байгаад анализ хийж байна. 2000 гэдэг чинь бас том төврөөс авсан биш үү? Тэгэхээр ер нь бол юм гаргал гарах. Угаасаа яг энийг яг шинжлэх ухаанд бол яг хүлэн зөвшөөрөх ч юм уу тийм байхгүй байсан ч гэсэн яг энгийн логикоор бодохоор тодорхой байхгүй тий. Одоо яг чанга дарж байгаа гэдэг чинь ч юм уу эсвэл одоо өмнөх дугаар дээр хэлсэн дээ зэгцтэй болвол текстээ биччихвэл зэгцтэй замраагүй биччихвэл замраагүй хүн гэдэг шиг явуулна амар ойлгомжтой байхгүй тий. А зүгээр гол юм нь юу гэхээр графологч хийж байгаа хүн нь тий өөр анализ хийж байгаа хүн нь зүй тогтлыг л харах чадвартай байх хэрэгтэй байхгүй. Одоо ингээд бичиг харахаар зүгээр бид нар бол жишээ нь графолог бичдэггүй хүн бол саяны хийгийн эхлэл төгсгөлийг ч юм анзаардаггүй байхгүй. Ерөөсөө ингээд нөгөө бидний хүртгүүч өөрөө бүхэллэг хүртдэг. Бүх юмыг нэгдмэл хүртдэг тий. Тэгэхээр бид нар ингээд бичих гэж чухал юм гэж боддог гэл ингээд бүтэн өгүүлбэрээр нь агуулгыг бодоод цаашаа явчихдаг. Бос юмыг анзаардаггүй. Үсгэн дунд нэг тоо оруулаад үсгийн орон 4 тоо бичсэн байхад л уншаа явчихдаг шүү дээ. Яг тэр шиг бүхэл хүртдэг. Тэгэнгүүт нөгөө графолог хийж байгаа анализ хийж чадж байгаа хүн бол нэг бүрчлэн хэсэг хэсгээр нь мөр даралт үсгүүдийн холболт үсгүүдийн бичлэгийн хэлбэр онцлог ингээл бүгдэн дээр нь тус нь анализ хийгээ явчихдаг гэсэн. Тийм баримжаатай болж байгаа. Зүгээр манайд бол актер яг психографологийн анализ хийгээл шинжлэх ухааны төвшөнд бол батлаад байгаа юм бол байхгүй. Гэхдээ нэг 2-ын зэрэг магистрийн ажил бол байгаа. Тийм зүгээр сонирхож одоо хүмүүсийг ажилд авахд тэр бичгийн хэвээр нь анализ хийгээд нэг анхан шатны одоо дүгнэлтийг хийгээд энэ хүн энэ ажилд тохирох уугүй юу гэдгийг харах боломжтой юм гэсэн санаа твшүүлсэн нэг ажил хийсэн. Нэг 2 ажил байгаа. Дээрэс нь миний мэдж байгаагаар бол практик дээр мөрдөн байцаах
шүүхэн шийдвэр биелүүлэх газарт тэр криминологийн ганц нэг хүмүүс байдаг. Бичгийн анализ хийдэг. Гэхдээ миний ойлгосноор бол би одоо актер хамтарч ажиллаж бол үтсэнхүү. Гэхдээ тэд бол нэг энэ бичгийн анализ талаас нь яг сэтгэл зүйн талаас нь бол дүгнэлт жахан баг гаргадаг юм шиг байна гэж би ойлгосон. Тэд бол аль талаас нь гаргадаг вэхээр нөгөө бичиг нь энэ хүнийх мөн үү биш үү ч гэдэг юм уу те. Энэ гэмт хэрэгтний яг одоо бичиг мөн үү гэдэг дээр анализ хийх юм уу. Энэ талаас нэлээд дүгнэдэм байна гэж би бол харсан. Гэхдээ одоо дараагийн алхамд бол тэд нартай хамтрах хэрэгтэй л гэж би бол хувьдаа бодоод байгаа. Яг тэгэхээр тэдний нөгөө мөрдөх, шалгах одоо гаргаж ирэх энэ чадвар ч өөр те. Тэгэхээр тэрэн дээр магадгүй сэтгэл зүйч хүн психологийн дүн шинжилгээ энэ хийгээд өгчвөл энэ бүр профайлинг тий бүр талбараас л сайхан болчих واخ гэж бодоод байгаа. Тэгэхээр энэ бичгийн хэв дээр анализ хийх чинь ингээд ихэн биччихээр бас нэг өөр те. Гэтэл зөвхөн ганцхан гарын үсэг дээр анализ хийх гэдэг бас арай жоохон өөр зүй тогтол гарч ирдэг. Ягаад тэгэхээр нэг үгэн дээр маш олон шинжийг харах хэрэгтэй болдог байхгүй. Одоо жишээ нь энэ Батэрдэн гэсэн гарын үсэг биднэрт ирсэн байна тийм үү. За энэ гарын үсгэн дээр юу байгаа вэ гэхээр нэлээ их байгаа газараа хүртээмжтэй байхыг хүсдэг хүн байна. Ерөөсө бүх юмд оролцох сонирхолтой. Энэ хүн бол хизээч юунаас ч хоцорч үлдэхгүй гэж байна. 27-гийн бүр эсрэг нэ. Тийм, бүр яг эсрэг шинжтэй. Ягаад тэгэхээр энийг бид нар хаанаас харж байгаа вэ? Ингээд цаас байлаа гэж бодоход цаасны энэ ихний үсгийг бүр урагшаа ингээд зайг болтол нь дүүргэцэн. Дахиад үгийн төгсгөлийг бүр эрдэнэ гэдэг ингээд дуусгах ёстой ш. Гэтэл баг үгшгийн хэмжээний зайд хашаага зураас татсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу гэлж байгаа вэ? Ерөөсөө байгаа газар болгондоо бүх юмд оролцож байгаа. Ерөөсөө өөргүйгээр нь одоо үйл ажиллагаа явахд дуртай биш байдаг. Ийм хүний шинж байгаа. Одоо яг энэ нөгөө техникийн нэг юм орж иж магадгүй те. Энэ нөгөө цаасан дээр айгуул жижигхэн зурчаад зураг ингээд өөртөө автсан байж бас тэр хамаагүй. Тэр хамаагүй. Сугсан байгаа. Өөрөөр нэг үсэг биш үү? Нэг үсэг, үсэг гэл энд дуусж хахад энэ хооронд татсан зураас бол дахиад нэг одоо бат гэдэг чигээр эрдэнэ гэдэг чигээр хэмжээний зай байгаа ч тий. Бараг л бат эрдэнэ гэдэг зүгээр үг нь дахиад хэмжээтэй. Энүүгээр нь хэлж байгаа. Тэгэхээр нааш нэг татсан жижиг хэсгээс эднэр бол хамаагүй. Ерөнхий пропорц байхгүй. Тэгээ ингээд энэ бат эрдэнэ гар үсгийг харахаар их одоо ийм гой чамин зүйлд их дуртай. Өөрийг их өвөрмөц тийм онцгой гой байхыг чухалчилдаг. За тэгээ ерөнхийдөө бол жаахан нээлттэй хүн байна. Чөлөөтэй. Энэ хүн бол одоо байгаа орчиндөө өөрөө бүх хүмүүнийг удирдаал, ойрлол, одоо командлал явуучих магадлалтай гэсэн үг ер нь бол. Тий. За тэгээд энд одоо жишээ нь бичлэг дотор ингээд хэрвээ сайн анзаарвал нөгөө гарын үсэг чи өөрөө нэг символ гэдэг те нөгөө бэлэг тэмдгийн чанартай юм их агуулдаг ш тэр хүний өөрийнх нь дотор одоо жишээ нь магадгүй энэ үсэг овг нь байна те энэ Батэрдэн гэл хүнийх байх шиг байна. Тэнгүүт ингээд харахаар энэ үсгийн зурлага ингээд бүр гоёлсон юм. Чихтэйхэн гоё том. Энэ B2 маш том гэдэг чинь энэ хүн ерөөсөө манлайлж байх сонирхолтой. Би гэдэг мэдрэмж байгаа байхгүй ингээ харахаар би шүү гэдэг ингээ хашгирж байгаа юм шиг харагдаж байгаа. Үг нь бүр ирч хүчтэй тийм. Одоо энэ артлын энэ урт зураасыг гэхэд за ингээ зурчээ гэл авир удаа ингэж яахгүй шүү дээ. Энийг хүчтэй агшаа гараад татсан шүү дээ. Яг үнэ. Хүчтэй татаад ингээ нөгөө хүн бүх юмд л оролцоостой ингээл тап гэдэг бүх юмд шидэд явчихж байгаа шинж байгаа байхгүй. А зүгээр энэ эрдний дараа дэгийн энэ дээр энэ гэдэг хүчиг эр гэдэг ихний Батэрдний эр гэдэг Батэрдний ат гэдэг өсгүүд нь ингээ харахаар хүссэн үедээ юм уу одоо магадгүй одоо гэр бүлийнхаа хүний дэргэд ч юм хайртаныхаа дэргэд бол их зөөлөрч чаддаг хүн байна гэдгийг илтгэж өгч байгаа. Бүх зурлаг хитрхи өнцгтэй биш байгаа байхгүй. Сайн харуул ингээ гой зөөлнө. Үргэлжилсэн тий. Тэгэхээр хүссэн үедээ тайван байх үедээ чөлөөтэй байж чаддаг. Харин зарим үед онцгой үед өөрийгөө чухал гэж үзсэн үедээ маш хурцсан гаргаж чаддаг. Өөрийнхөө үзэл төр зогсож чаддаг. Өвөрмөц одоо ааш хүртэл гаргадаг гэдгийг илтгэж байгаа. Энэ хаана байгаа гэхээр тэр өөрийнхөө үсгэн дээр зогсдог гэдэг нь энэ бат гэдэг юм уу тэ үсгний доошо урт зураас тэ дэ үсэг шиг юм шиг энэ хурц ирмэгтэй гурвалжин зорж байгаа байхгүй. Энэ бол өөрийнхөө зогсох боломжтой чадвартай гэдгийг хэлж өгч байгаа. Дэ үсгийг ингээд дээш нь яагаад буцаад иргэцэн. Уг нь ингээд харвал бүх зурлагын баруун тишээгээ хошоогоо байсан мөртлөө дунд нь дэ үсэг бүр буцаад иргэцэн байгаа. Тэгэхээр үзэл бодол дээрээ чухал гэж бодсон зүйл дээрээ ерөөс яг өөрийнхөө зүтгэж бүр хүмүүсийн эсрэгч зогсож чадна гэдгийг хэлж өгч байгаа жишээтэй. Ийм байдлаар энэ хүний бичиг дээр харахаар ерөнхийдөө бол байгаа газараа одоо юу гэдгийг бүх юмд оролцдог бүх хүнийг уриалгах манлайлах чадвартай ийм онцгой өвөрмөц байхыг бас чухалд үздэг ийм хүн байна л гэдэг ийм дүгнэлт төрж байна. Энэ хүн одоо ингээд гар үсгийг хоёр өөр төрлөөр бичиж явуулсан байна тийм.
Хоёр өөр бичсэн байна. Яг энэ нөгөө бичил тулган дээр заримдаа хүмүүс нөгөө гар ингээд янз бүр болдог ш. Заримдаа нөгөө хүмүүс гарын үсгээ ингээд банкн дээр жишээ нь тий бичгтээ биччихээ дараа нь нөгөөхөө авч чаддгүй тохиолдол байдаг ш. Та өөрийнхөө гарын үсгийг бичихээр гоо яана би яаж бичсэн бол гэдэг. Тэр шиг бас нэгдүгürt гар дадаагүй байж болно. Хоёрдугаарт нөгөө хүн өөртөө кодлсон байж бас болдог. Жишээ нь албан ёсны юмнууд дээр бол би ийм гар үсгээ зурнаа. Нөгөө одоо юу гэдгийг яг энэ бол нөгөө би өөртөө нөгөө тохиолдол байж болно ш. Тий магадгүй тэдэнд өрөөний үнийн дүнгээс дэшвэл би тэрийгэ зурна гэд өөртөө кодлцсон магадгүй нэгтлэнгийн бичгээ бариад ирэхээр харангуудаа өө эн чинь минийх биш гэдэг ч юм уу тий эсвэл тий энэ яг миний гүлгээ штэ гэд ялгах байж болно. Энэ бол зүгээр нэг хувилбар. Нөгөө хувилбар нь юу гэхээр яг ингээд гарын үсгээ гараа бичиж дадсан мөртлөө тухайн үеийн хүний бичих үеийн сэтгэл хөдлөл сэтгэлийн мэдрэмж бас нөлөөлдөг. Жишээ нь энэ хүний ингээд ерөнхий зүй тогтол нь энэ Б үсэг хоёр гоёлсон бөгөөд том дараагаар нь Д үсгэн дандаа буцсан тэгээ хоошо зураастай бусад үсгүүд жигд хоошо наллуу гэдэг нь аль ч бичгэн дээр харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүний зүй тогтол дээр бол нэг өөрчлөлт гарахгүй тий. Одоо эхнийх дээр бол айгуу тийм угалзарсан энэ Б үсэг дараагт нэлээд шовх байгаа ч гэсэн энэ Б үсэг хоёр гоёмсаг байгаа гэдэг зүй тогтол байсаар байна. Дахиад Д үсэг буцдаг хിവэрэ байна тий. Энэ эрийг урт татдаг хിവэрэ байна. Хоошо татдаг нь адилхан байхгүй. Тэгэхээр энэ зүй тогтол нь байж гин гэсэн үг. Зүгээр нөгөө хүний бичлэг дээр эхлээд бичгтээ гоё бичиж гэдэг мэдрэмж байсан байж болно тийм үү. За одоо би магадгүй шинжлүүлэх гэж байгаа юм чинь гоё бичиж гэдэг нөгөө бичгэний гоё угалзруулаад бичижсэн аа. Дараагийнх дээр магадгүй би бас заримдаа ингэж бичдэг шүү дээ. Хурцчихсан ч хийж болох юм. Тэгээ тэрэн дээр бол актер ялгаа бол гарахгүй. Яаж ч харсан Б үсэг энэ үсэг хоёр дээр хоёлын дээр нь л хоёр гар хэсэг дээр хоёлын дээр нь ийм гойсон хэлбэр тий хүчтэй даралт байж байгаа байхгүй. Гэтээс энэ хурц бичгээ доор нэвцсэн юм тий. Дараа. Тэгэхээр тэр чинь юу гэлж байгааг эхлээд их гоё хичээсэн байхгүй юу? Гоё бичлэг хийсэн. Дараагийн удаад магадгүй хамгийн олон тавтагддаг бичлэг нь энэ хурцсан ч хийж магадгүй. Өөрөөр хэлбэл яарад ажлын дунд ингээд хурдан тий бушууга ажил амжуулъя гэдэг зорилгоор ингээд энэ ялангуяа энэ үсэг гэхээс илүү 7-гийн тоо шиг харагдаж шүү дээ. 7-гийн тооны эхлэл энэ үзүүрийн төгсгөл энэ төр бол дандаа чанга даралт авсан байгаа байхгүй. Гэтэл энэний эхлэл дээр жаахан сулдуу энэний төгсгөл дээр бас жаахан чанга. Бусад хэсэг нь дандаа сул. Тэгэхээр эхний бичлэг нэлээ одоо ингээд хичээж гоё бичсэн тий. Дараагийн удаад бол яарад хурдан бичдэг магадгүй ажил хэрэгч загварна. Үгүй энэ хоёр бичгийг харахад алийг ажил хэрэгд ашигладаг үл энийг л гэл хүн болгонд доотлын сонгохоор ч харагдаж байгаа. Тий, яг тэгж харагдаж байгаа. Тэгэнгүүт хоёр дахь хувилбар дээр илүү тод чанга даралтууд орж ирсэн байгаа. Тэгэхээр энэ хүн ерөөхдөө тийм дайчин одоо юу гэдгийг ямар ч үед өөрөө ингээд асуудлаа шийдчих, хурдан шийдээд явах ийм хандлагын бас байд юм байна гэдгийг хэлж өгч байгаа. За гих мэтчил бид нар гарын үсгээс бол нэлээд хөрх юм харж олно. Ерөнхийдөө тэр хүмүүсийн нөгөө далд хүсэл их илэрдэг нөгөө юу символический гэж нэрлэдэг тийм нөгөө бэлэгдлийн шинжтэй юмнууд их гарч ирдэг. Ингээд заримдаа хүмүүс бид нар энэ хүн их даруухан их томоотой хүн гэж боддог. Угаасаа л даруухан гэж бодож байгаа л бид гарын үсгийг харахаар заримдаа цочдөг шүү дээ. Хөө энэ ч айгүй хурц хүн байна шүү дээ. Дотроо айгүй нууд юм байна гэж тэр төрх нь харагддаг. Тэгэхээр нөгөө нийгмийн амьт юм чи хүн чинь нийгэмд янз бүрийн хүмүүст таалагдах дүрийг их үсгдэг байна л да. Тэгтэл нөгөө энэ гарын үсэг энтрийг болохоор би намайг шалгачихгүй гэж ч юм уу эсвэл за одоо зүй тогтол дээр ингэ биччихвэл ийм гэсэн үг шүү би энэ зураас татахгүй гэж бичихгүй шүү өөрийнхөө дадцснаар л бичдэг. Гэхдээ тэр гарын үсгийг зохиохдоо бичгтээ нөгөө хүн чинь өөрийнхөө тэр доторх шинжийг агуулгадж л хадгалагдаж л гарч ирж байгаа байхгүй тийм нэг төрлийн проектив тест байгаа тийм тийм яг үнэ проектив тестийн шинжүүдийг бас нөгөө графологийн дүн шинжилгээ хийхэд ашигладаг шүү. Яг тэгвэл нөгөө хурц үзүүртэй байх тусмаа одоо хурц зантай ч гэдэг юм уу те зөөлөн дугуйрсан байх тусмаа одоо зөөлөн шинжтэй ч гэдэг. Бас сая цаасны байрлалыг авч яадаг чинь бас те проектив цаасны яг байрлал интерчл проектив тестийн шинжүүд бас яваад байгаа. Оюутан байхад энэ яг ингээд нэг хүмүүс зүгээр судалгааны асуулга аваад тоо мо бичүүлэл явж байгаа шүү дээ. Тэнгүүд яг нэг хүн би нэг удаа ингэсэн байхгүй. Тэгс би сайн санахгүй. Ямар ч үсэн ингээд нөгөө хүмүүсээс би нэрийг авахгүй ингээд дугаарлаад ингээд баахан цаасны судалгаа авцсан байгаа. Тэгж жаад нэг удаа би эренбэ алдсан байхгүй. Тэгвэл 2-3 хүүхдүүд нийлж хийсэн судалгаа ингээд миний буруугаас болоод байхгүй болж болохгүй. Тэгээ би яг ингээд өмнө нь ингээд бичсэн байсан тоонуудтайгаа ингээд яг нэг бичгийн хэвүүдийг нь тулгаж бичсэн байхгүй. 2 өөр материалыг тэгэнгүүт яг 6-гийн тог хүн яаж бичдэг яг тэрүүгээр л бичдэг юм л. Тэнгүүд яг тэрний ачаар ингээд бүгд яг ганц ч ингээд хоосон үлдэхгүйгээр бүгд хоорондоо таарч болсон байхгүй. Тэгэхээр графологийг ерөөсө практик дээр ашигласан байж шүү дээ. Тэгэхдээ танад чинь графологийн хичээл ороогүй те? Тийм бидний үед болохоор тийм. Тий, одоо бол бид нар сонголтоор тавьсан шүү дээ. Оюутнууд зүгээр сонирхол энэ маань ийм практик хэрэглээ байгаа шүү гэж тавьчихсан. Хамгийн сонирхолтой нь би бол нөгөө хичээлийнх нь хөтөлбөрийг боловсруулаад тавихтаа юу гэж утсан гэхээр би өөрөө сонирхдаг учраас бас хүүхдүүд сонирхоосаа энэ бас сонирхолтой салбар гэж
бодоод за ядаж нэг 5 10 хүүхэд сонгох байлгүйгээ тавьсан чинь одоо хамгийн их сонгодог. Харин тийм дээ. 100 эдэн хүүхэдтэй бүр том фотогоор явдаг хичээл болж таарсан. Тэгээд чөлөөт сонголт шүү дээ. Заавал үгүй биш. Тийм. Тэгээд чөлөөт сонголтын байгууллагууд бүр Монгол Улсын их сургуулийн бүр мэдхгүй газар зохион байгуулалт гэн хот тогтчлт гэн бүр ерөөсө янз бүрийн салбараас ирж байгаа математик гэн. Тэг яг сонирхож ийн л доо. Гэхдээ яг шууд сонирхсан болгон графологч ийн гэвэл бас жаахан хэцүү те. Яг хідэн зүй тогтлоо мэдэж аваад гарна. Цаашгаа яаж хэрэглэх вэ гэдгийг бид нар бас харах боломжтой. Жишээ нь энэ Батэрдэн гэж хүнд ийм хоёрдмал шинж давхар илрээд байгаа байхгүй. А үсгэн дээр үсгэн нээлттэй юм тийм үү дэше онгорхоо. Хоёлын дээр нь. Тэгэхээр нээлттэй буюу экстраверт гадагшаа хандсан гэдэг шинж байгаа мөртлөө дэ үсгэн дээр хараа бүр давхар битүү. Энэ дотгошоо хандсан буюу интровертийн шинж бас хурц илэрдэг гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр энэ хүн зарим үед яг өөрийнхөө зүтгэж эхэлдэг, өөрийнхөө болчдөг. Бусад үед хүн бусдын аясанд ордог. Ихэндээ буюу ерөнхийдөө бол ажил үйл ажиллагаа эхлэхэд дандаа чөлөөтэй нээлттэй байдаг юм хүн гэж харах боломжтой байх жишээ. Экстраверт, интроверт нэлээд баланслагдсан амбиверт тавьж байгаа. Тийм, амбиверт маягийн болоо явчихж байгаа. Тэгэхээр энэ одоо бичгийг одоо шинжихэд бал нөлөөлөх үү? Одоо харандаар очиж байгаа юм. Тийм, ер нь нөлөөлнө. Ерөнхийдөө бид нар ингээд яг графологийн дүр шинжилгээ хийх гэж байгаа бол А4-ийн бичгийн цаасан дээр ямар ч нөгөө одоо шугам татаагүй цаасан дээр жигд гүйж гардаг 0.5-аас 1 хүртэлх одоо хэмжээтэй балаар бичгийг зөвлөдөг байхгүй. Яагаад гэвэл яг тэр балан дээр нөгөө үзүр гүйж гардаг хүчлэх шаардлагагүй бичгэд угаасаа нөгөө яг даралтай бичдэг хүн чанга дардаг, сул бичдэг хүн хөнкөө дардаг. Тийм харагдана гэсэн үг. Энэ бол ерөнхийдөө балын харандагаар бичсэн байна тий. Гэхдээ балын харандаан дээр нэг юм аюул үүсдэг нөгөө ямар дугаартай харандаагаас хамаарат нөгөө ахаад хатуу харандаа зөөлөн харандаа тий хагас хатуу юу гэдэг чинь ингээд 13 4 дугаар байгаа шүү. Тэрнээсээ хамаарат нөгөө хүмүүс заримдаа ийм хатуу харандаагаар бол бүдэг хараад байдаг учраас тэрийг бүр ингээд хүссэн чанга дараад байдаг. Хүчлээд байдаг юм илэрдэг. Тэгэхээр ерөнхийдөө бол анализ хийх гэж байгаа бичиг бол болж өгвөл гүдэг үзгэн биш гүдэг зүгээр балаар биччихвэл шарган балаар биччихвэл айтайхан уншихад амарх тод жирнэлтэй бол бас бүгд тод хүмүүс нөгөө нэг туршлага багтай графологч тэгж андуурдаг байхгүй нөгөө нэг дугаартай тий 0.5 биш 1-ийн хэмжээтэй гэдэг ч мэлийн бүдүүн гардаг үзгээр бичсэн одоо бичгийг харангуутаа чанга даралттай гэдэг үнждэг алдаа гардаг юм тий. Тэгэхээр үзэг бичиж байгаа цаас эдгээр бас чухал л да. Бас их төвхтэй биш үү? Одоо А4-ийн цаасан дээр одоо ямар шугамгүй зүйл дээр бичнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө бичгэн нэг скул дээшээ тий нэг скул жоохон доошоо уруудаад явчихдаг шүү дээ. Хичээсэн ч тэр нь яг хүний чинь бас яг хүний одоо яг дотоод шинжийг илэрхийлнэ. Жишээ нь ингээд дээшээгээ бичээд идэг хүмүүсийг оптимист гэдэг байхгүй. Өдрөг тий өөртөө ихтэй нөхдүүд хэвээ хийнэ гэл дээшэл тэмүүлээд байгаа байхгүй биччихтэй хүртэл ингээд дээшээ тэмүүлээд идэг. Нөгөө пессимист буюу ийм готрон үзэлтэй нөхдүүд бол биччихтэй л ингээд айдас үүс одоо янз бүрийн давтаал нөгөө бичгээ доош нь татаад идэг байхгүй. Тэгээ ингээд нөгөө бичиг цаасан дээрээ мөрийгаад идэг. Тийм учраас нөгөө шугамгүй цаас гэдэг байгаа нь тэр шинжийг харах гэж байна. Дээрээс нь нэг мөр гэдэг ингээд байж байгаа тий. Хүн ингээд нэг мөр бичиж дуусгахдаа сэтгэл хөдлөлтөд автдаг хүн нөхөр биччихтэй ингээд долгиолоод идэг байхгүй. Мөрнөөс хазаагаад дэше доошо болоод идэг. Тэгээ тэрийг бас харахын тулд дээрээс нь одоо нэг юм том цаас өгцөн байхад хэр шахаж бичиж гин цаасан дээр ерөөхдөө бичлэг ингээд тарцсан байна уу ингээд голдоо багшралтсан байна уу гэдгээс нь бас шинжүүдийг хэлнэ л дээ. Тийм болохоор бид нар энийг бас авч үзээд байгаа. Нөгөө Маховрын тест мессен дээр нөгөө хүн зурлах гэдэг өгөхдөө ингээд А4-ийн цаасаа ингээд босоогоор нөгдөг шүү дээ. Ямар зааваргүйгээр тэнгууд тэр хүн ингээд аваад хажууд шигээ болгож ивэл ер нь бол тэр хүнд нэг дүрм баригдахаас илүү өөрөөхөөрөө байдаг гэж үздэг шүү дээ. Графлог дээр тиймэрхүү юм байгаа цаастай холбоотой. Яг байгаа. Цаасан дээрх байрлал гэдэг бүтэн бүлгийг бид нар ярилцдаг л да. Тэрэн дээр бол яг очиж сууя да. 102 дахь нь бол. Тэг сонирхоод ер нь оюутнууд их сонирхож байгаа шүү. За одоо жишээ нь бид нар энэ сэлэнгэ гэл хүний бичгийг харахаар энэ сэлэнгэгийн бичиг бол ингээд цаасан дээрээ дахиад ингээд бүх шахаад жохон занд бичсэн байгаа зү. Дахиад ард нь цаас байж байгаа. Гэхдээ дээшээгээ бүр тулгаагүй дээр нэг мөр үлдээсэн. Тэгэхээр энэ бичгээс бид нар бас юг харж болох вэ гэхээр энэ хүн актер бүр хамгийн түрүүнд манлайлдаг хүн бас биш вэ. Хоёр төлддөг байхгүй. За эхлээд нэг хүн дуураг
Одоо жишээ нь ингээл нэг дэвтэр шалгаад багш даалгавар шалгангууд за хийсэн хүмүүс гараад ир гэхээр хийцэн мөртлөө за нэг хүн гараатаасаа тэгвэл гарыг гэл тий араас нь гарыг гэж бодож идэг. Тэр энэ дээдлийн зайнаас нь харж байгаа юм. Дээдлийн зай. Яг гэвэл энэ хүн ингээд мөр алгасахгүй бичиж байгаа гэдэг чинь дээр 2 ч мөр бичих зай үлдээсэн байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр энэ хүн ингээд шууд ингэж яхаас жаахан. Уртаа нэг өдөртөгч байх гэдэг шүү. Тийм. Өдөртөгчийн нэг дугуурах мөрийг орхицсан байна шүү. Ийм байдлаар хоёрт одоо юмд ханддаг. Одоо гэж энэ дэр нэг мас уу яг энэ сэдв дээр одоо ингээд маш их тэмдэглэлийн дэвтэртэй би ихэд хөнгөө тэмдэглэлийн дэвтэр эхний утсан дээр би ерөөсөө үжичдэг. Ингээ эхний утсан нэг 50 байдаг гэсэн үг. Тэр хоёр дахь утаснаас нь бичдэг. Тэгэхээр энэтэй холбоотой. Тийм холбоотой. Өөрөөр хэлбэл шууд хамгийн түрүүнд чи ингээл манлайлал орох гэхээр бас зүг ч юм уу буруу ч юм уу нэг тийм юм байж тийм мэдрэмж. Тийм ажиглагддаг. Тийм тэгэхээр яг нэг хуудасаа үлдээгээд юм уу нэг зай үлдээчихэд магадгүй нэг манлайлагч нь тэнд бичих ч юм уу тий хамгийн түрүүнд хашгирах хүн л тэнд нэг юм дуурах хэрэгтэй ч юм уу нэг тийм болгоомжлол байгаа байхгүй. Хамгийн түрүүнд бас зөв юм буруу юм уу гэдэг юм үүсэт ин гэсэн үг. Тэгээд нэг хуудасаа үлдээчихэд жоохон тайвширж жагаад одоо ингээд одоо миний ээлж гэсэн маягаар бичиж шүү дээ. Ухамсаргүйн төвшөндөө тийм. Яг тийм юм үүсэж чинь гэсэн. Тэгэхээр хоёрт байдаг яг энэ бурмадас байгаа шинжил байна л да тийм. Хөхөний ам хөлдөхгүй талынхан тийм. Нөгөө манлайлагчид бүх юмыг одоо юу гэдгийг болно гэдэг эрсдэл хийдэг хамаагүй яста бил гэдэг хүмүүс л бүр хамгийн баруун дэд өнцгөөс эхэлдэг байхгүй юу. Ямар ч зайгуугаар би гээл хашгирал гараад ирж байгаа таа. Доголх мөр энтергүй юу? Тийм доголх мөр зүрхгүй бүр ихнээс эхэлнэ. Ер нь бол бат эрдэнэ төрүүлж орж ирээд араас нь бурмаас ингээ юм байна шүү дээ. Тийм ер нь яг тийм. Тэгээд одоо энэ бичгэн дээр жишээ нь ямар шинжүүд байна уу гэхээр ийм нягт нямба шинж байна. Их ингээд нөгөө хоор хооронд нүсгүүдийг шахацсан тий. А гэхдээ ингээд харахаар жигд гой бичлэг мөртлөө энэ хүнээс бид нар юг харж болох вэ гэхээр нөгөө твдэд сандарсан үед ч юм уу янз бүрийн онцгой нөхцөлд бол энэ хүн ямар нэг аргаар л асуудлыг шийднэ. Өөрөөр хэлбэл уг нь бичмэл бичиг вэ шүү. Тэгсэн мөртлөө тэ үсэг шүүлт ингээл энд тэ үсэг жишээ нь дармал үсэг ороод ирсэн. Ингээл бус нь бүгд чигд байж дахиад энэ Б Т үсгүүд ингээд дандаа энэ Х үсэг энтер гэл дармал үсэг ороод ирж байгаа байхгүй. Тэгээ бид нар харахаар дармал гэж юусэн харахгүй. Бичиг өөрөө бичмэл бичиг шиг харагдаж шүү. Тэгэхээр энэ юу хэлж байгаа вөхөр энэ хүн ингээд бүх юмд одоо дүрм журам бүх юм захирагдал чимээгүй дотор нь явж идэг. А тэгсэн мөртлөө яг өөрт нь асуудал гарах юм бол ямар ч үсэн шийддэг хүн байгаа. Тийм. Ямар нэг аргаар тэр одоо ажигчил рүүгээ яарал гүйж явж итэл магадгүй хашаа дарилдах юм бол энэ хөрөл даваал гарна гэсэн үг нь хүүе хашаа яана энэ гэж тойрохгүй л гэсэн үг байхгүй. Хүүшээ. Тийм учраас тэр шинжүүд нь энэ нөгөө ингээд бичмэл дотор бичмэл юм шиг харагдаж байгаа юугаар дармал өсгүүдээр харагдаж байгаа. Таны хэлэхээр амар ойлгомжтой ч юм шиг тийм. Яг өөртөө хахаар мэдэхгүй тийм. Тий, эхлээд харааг байхаар нэг анзарахдаггүй байгааз. За тэгээ энэ бичиг дотор бас юу вэ гэхээр энэ хүн бол ерөнхийдөө нэлийн татгшгаа хандсан юм байна. Татгшгаа хандсан. Өөрийнхөө нь яг нарийн үзэл бодлыг нэг дийлэгдэггүй. Шууд ангаараа бөөнөрөө ийшээ тийшээ явъя гэхээр тгийгээл сууж идэг. Гэхдээ дотроо балчаасаа хин нэг нь болиулчаасаа гэж сууж идэг байхгүй. Тэгээ өөрийнхөө яг тэр дотоод үзлийг тэр болгон гаргадаггүй ийм шинжил байж гин. Тэр нөгөө ингээд нөө сэтэрхий онгохоо орхиж байгаагаас нь хардаг гэсэн. Тий, нээлттэй битүү үсэг гэж нэрлэгдэг. А үсгүүд энтрийг битүү үсэг бичиж гинүү хит давхар ороод гинүү. Одоо чинь энэ юу үсгийн уу бол бүр 2 3 ороодсон байгаа зү тий. Дугуй гидсэн. Энэ бол энэ протарулийн гэдэг үг бол жишээ нь бас дандаа аагууд ингээ битүү. Энэ юу хэлж байгаа вөхөр энэ хүн ерөөсөө л доторх үзэл бодлоо дотроо хадгалдаг. Тэгээ дотроо хадгалдаг хүмүүст бас нэг давуу чанар байгаа. Юу гэхээр хажуугийн үнд ерөөсөө саад болдгоо байхгүй. Нөгөө одоо нээлттэй хүмүүс чөхөө ингэмээр энэ таалагдахгүй нэгэл хамгаалма зарлж яадаг. Энэ хүмүүс ч юм бол ерөөс чимээгүй. Яг өөрөө өөрийнхөө дотор л юм хадгалаад байждаг. Нэг тийм бусдад дэлгээд байдаггүй. Тийм шиг юм болж байна. Хүмүүсээ хажуудлын хүмүүст байтгаа дэвтрэндээ ч нэг саад болтгоо л шүү. Харин тийм тийм баг займаа үлдээ. За энэ бас юу хэлж байгаа хэрэг их аривч хямгч эмгцэгцтэй гэдэг юм бас шинжилж өгдөг. Бас нэг юм энэ хүний шинжин дээр харагдж байгаа юм юу гэхээр урьдчилж эрсдлийг тооцоолдог шинж байна. Энэ сэлэнгээд тий. Ер нь бол ингэчгүй за яг ийм болж магадгүй юм байна гэдгийг тооцоолох чадвартай. Төгсгөлрөө толохгүй болоод гэж байна уу? Тэр яг энд одоо жишээ нь энэ хэмжээтэй гэдэг үгийг шууд биччихээр нөгөө энд багтгаа болчин. Тэнгүүд харж байгаад энэ багтахгүй юм байна гэд яг үеэр таслаад байх ёстой миг стандартаар нь байлгахыг хичээдэг. Ийм шинж харагдаж. Надад нэг таамаг байна гшаа. Одоо энэ таслахгүйгээр ингээд хоошоо цаасынхаа одоо нэг гол руугаа давуулаа биччихдэг шүү дээ. Тийм хүмүүс жоохон хоцронтгой хүмүүс байж болох уу? Тооцоолохгүй байна гэдэгтэй логикгүй адилхан байдаг. Үгүй бас өөр. Одоо тэр чинь ингээд бичсээр байгаа хэмжээтэйгээ багтахгүй болохоор ингээд морилга биччихдэг шүү дээ. Бүр ингээд нөгөө цаасандаа багтаагаад нэг жижигэн чагмаагүй байдаг энтер гэдэг үг бол дандаа л зовлонтой одоо шахагдсан байрлалтай байдаг шүү дээ. Тэр хүн бол хийж байгаа ажлаа заавал дуустал нь хийдэг гэдэг нь шинж байхгүй юу? Тэрнээс
биш нөгөө энэ саяны чиний хэлсэн шиг эсвэл шинж би харин өөрөө тийм баггүй. Тийм тэр чинь өөрөөр хэлбэл нөхцөл байдал өөрчлөгдсөн ч хийж байгаа юм аа ингээд бүр гүрийж байгаа дуусгачаад хөрхий тэр бүр доош нь болгож байгаа л цэгээ тавиал дуусч байгаа байхгүй. Тэгэхээр тийм. Та тэгэхээр хоцромтгой гэсэн үг үү те? Ер нь бас 50 яах хоцромтгой. Ийм үгээ хэлчихэж байгаа юм чинь те. Тэгтээ тэр чинь хоцромтгой гэдэг чинь юу байхгүй юу? Тэр чинь өөр шинж. Зүгээр зуршил болсон дадал болох үйлдэл байхгүй. Хэрвээ жишээ нь бадралын яг хувь заяагийн шийдэх маш чухал ажилт бол энэ хоцрох битэл цагийн өмнө ирээд суун. Тэр бол тодорхой. Зүгээр за яах вэ болондоо намайг очиход нөгөө манай студ нүгэ явчихгүй л гэдэг зарчимтай л байхгүй юу? Тийм учраас тийм дээр хоцордог тий. Бүр өндөр хоцроогүй хүмүүсээ. Өндөр дэрсэн шээ. Хоцорсон уучлаарай. Тэгэхээр өөрөөр хэлбэл яг энэ нөгөө нэг тэр энэ ингээд морилгад бичиж дуусгадаг чинь зүгээр ингээд нөхцөл өөрчлөгдчихлөө гэхэд л хэвээр дуусгах гэсэн юм а дуусгаж авч байгаагийн шинж байхгүй. Цаас дууссан байна. Тэгтээ би тэр үгийг бичих хэрэгтэй гэдэг команд чи хэвээрээ байна. Хүчээсрээ гад ингээд дуусгаж байгаа ийм хэлбэр гэсэн. Зарим хүмүүс бүр ингэдэг. За одоо жишээ нь хорогдол гэж үг багтахгүй гэд харангуут багтахгүй мэн гэд бүр орхиод эндээс үчдэг байхгүй. Бүр ингээд таслахгүйгээр тий бүр цааш зөндөө зайг нь үлдээгээд. Тийм хүмүүс бол бүр урдчилж нөгөө асуудлын эрсдлийг тооцдог хүмүүс ичдэг голдуу. Ингээд цаасаа бичиж байхдаа л за одоо энд ийм үг багтахгүй энэ төр гэдгийг бүр эрсдлийг тооцсон тий. Нөгөө ингээд бичсээр байгаа дуусгадаг хүмүүс бол тэр эрсдэл ерөөсөө сонирн биш байхгүй. Ямар ч тохиолдолд ажилла хийсээр байгаа л дуусгана. Дуусгана л гэсэн бол дуусгана гэдэг зарчимтай гэсэн үг. Ийм байдлаар ялгагдчихж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ сэлэнгийн бичгийг харахаар жоохон баг зэрэг даралттай дөө эрч хүчтэй өөрийнхөөрөө өөрийн үзэл бодлыг дотроо хадгалдаг хүн байна гэж харж байна. За бас хэрвээ сайн анзаарвал хаяа бас сэтгэл хөдлөлтөд автах шинжүүд байна. Ягаад гэхээр ингээд мөрөөд дэшегээ жоохон долгиолцсон зай автсан. За бас дээрэс нөгөө үгүүдийн хоорондын зай заримдаа өөрчлөгдсөн байна. Энэ эхний мөр явчаад хоёр дахь мөрөн дээр шүүлтийн гингүүтээ 3 нүд орхиж байгаа цаасны гэд бичсэн байгаа. Гэтэл цаасны нүхнээс хоёрын хооронд бол нэг л нүд орхисон байх жишээтэй. Энд ягаад ийм цаас орхиж юм гэхээр энэ хүн бас нөгөө гооцон мэдрэмжтэй байгаад байгаа байхгүй. Тэр шинж нь хаана нэг гэхээр энд өмнөх хоёр үсгийг урт татлагууд байгаа учраас тэрэн дээр давхардуулж одоо бичгээ муухай харагдуулахгүй гэдэг юм үйлчилсэн байна шүү дээ. Гэх мэтэр энэ ингээд нөгөө ерөнхийдөө яаж харагдах вэ энэ төр гэдгийг давхар тооцоолдог, хяндаг. Тэр гооцон мэдрэмжтэй гэдгийн шинж бас энд давхар явж байна. За ийм шинжүүдийг бид нар хэлж болох нэ. Багш энэ дээр бас асуух юм байна. Заримдаа гоё бичээд заримдаа айгүй муухай бичдэг. Тэгээд зарим үед ингээд үнэхээр гоё хичээгээд ч гоё бичихгүй. Зарим зүгээр л бичиж байгаа таяа гоё хиччихдэг. Тэр чинь ялгаатай. Тэр чинь одоо жишээ нь нэгдүгээр сэтгэл санааны байдал нөлөөлнө тийм үү? Урам зоригтой сэтгэл өндөр байх тусмаа хүн хичээж гоё бичдэг. Бас нөгөө талаас юу нөлөөлөх вэ гэхээр цаг хугацаа нөгөө хийж байгаа ажил нөлөөлнө. За лекц хичээл дээр бид нар яаж ч гоё бичих гээд яаж сэтгэл өндөр байгаад бичихэд бол хэцүү шүү дээ. Багш яриа бушуухан шиг л тэмдэглэж авах уу гэхээс биш гоё бичих гээд байх боломж багтай. Психографологийн төвшин шинжилгээгээд гоё бичих ч гэж болно, муухай бичих ч гэж болно. Тэр лекцэн тэмдэглэх тусмаа бүр сайн. Яг гэвэл тэр хүн нөгөө хиймэл хяналт явагддаг байхгүй ухамсарын. Хүү яана энийг ингэ биччихвээ хүн харуул муухай муу энэ гэж бодох заав өгөгдөхгүй. Ерөөсөө л командараа л ингэ шууд рефлексээр бичнэ. Жинхнэрээ тийм. Тэгэхээр тэр бичлэгийг чинь харахаар яг нөгөө зүй тогтлоод нь харагддаг байхгүй. Ерөнхийдөө бол зүгээр бичгийг ингэ дотор нь хуваагаад нөгөө юу туршлагатай гарын бичиг, хичээнгүй бичиг, дармал бичиг одоо шүү нөгөөх нь юу лээ эмх замбраагүй бичлэг гэж байдаг. Угаасаа өөрөө эмх замбраагүй бичдэг хүн байдаг байхгүй. Тэр бол байж болно. Зүгээр л тэрэн дээр бид нар зүй тогтлыг харчдаг гэсэн. Би нөгөө графологийн шинжилгээ хийгээл ингээл хүмүүсийн бичгийг харахаар яана багш би муухай бичдэг шүү дээ. Бараг хүн болгон хэлдэг байхгүй. Тэгээ би муухай бичиж байгаа, сайхан бичиж байгааг шалгаж байгаа монгол хэлний багш биш шүү дээ. Тэгэхээр надад тэр ерөөсөө ямар ч нөлөө үзүүлэхгүй. Тэр муухай гэдэг бол чухал биш байхгүй. Хүмүүс нөгөө зургийн тест мэст хийлгээл проектив тест хийх гээл нэг яна би өстө зурч чадахгүй шүү дээ. Тэгээд тэр тусмаас яг нөгөө техник мэдэхгүй байх тусмаа янз бүрийн нөлөө орохгүй байх. Тэгээд зураач хүмүүсийн техник ороод ирэхээр тэр нь жоохон андуурлал үүсгэж хэлээ тийм. За энэ Гамбей гэж нөхөр. Төлөө гэдэг нэртэй. Тийм, сэтгэл судлал модлын маягийн юм л бичиж явцсан байна тий. Сэтгэл судлал юу судалдаг вэ? 17-р зууны үе psychology гэсэн ингээд. Одоо графологи одоо таны ингээд ярьж байгаа шинжүүдийг хараад байна шүү дээ. Тэгээд давхар агуулгыг уншаад тэндээс нэмэлт мэдээлэл авах боломж үүд юм эсвэл төөрүүлчт юм бол агуулгыг уншаар. Агуулга бол нэг чухал биш. Яагаад гэхээр агуулга бол яг агуулга дээр нөгөө бид нар ийм команд өгсөн байж болно тий. Яг өөрөө бодож байгаа л чи өөрөө юм зохиогоод бич.
Тэ тэр агуулга чинь чухал энэ төр гитсэн бол магадгүй нөгөө эссе бичлэгийн уралдаан шиг энэ хүн сэтгэлгээнийхээ төвшөнд юу бодож байна, юуг чухал гэж үзээд бичив гэдэг бол чухал л та. Энэ бол нөгөө зүгээр шинжлүүлэх гэж байгаа учраас хүмүүс өөр сонголтоор сонгодог. Би яг одоо сэтгэл судлалын хүмүүс үзэж байгаа юм чинь psychology гэж бичиж гэдэг утгаараа биш байгаа. Ихэнх нь юу гэхээр за одоо хамгийн гоё бичигдсэн, айтаахан харагдах энэ төр сонголтоо сонгодог байхгүй. Яг тэгвэл нэг өөрөө шинжлүүлэх гэж байгаа учраас тийм үнэлэмж орж ирдэг. Тэгэхээр энэ удаагийнхад бол бид нар агуулгын тухайд нэг ярих хэрэггүй. Зүгээр магадгүй бид нар нэг нөхрийг ажилд авах гэж байгаа ч юм уу те тэр ажил дотор авахтаа энэ хүний сэтгэлгээ нь одоо ийм стандартыг барьсан байх хэрэгтэй ч юм уу. Яг ийм юм боддог хүнийг л бид нар олж аавна гэсэн тохиолдолд нөгөө даалгавар өгөөд эссе бичүүлээд эссе доторх агуулгаас гарч иж. Тэр үед бол үнэхээр боломжтой юм биш үү? График агуулга байдаг бол. Тэгэхээр тэр хоёрыг давхардуулж болж байгаа байхгүй. Энэ тохиолдол бол нэг шаардлагагүй тий. Тэгээд яг тэгэхээр бид нар чинь нөгөө одоо ингээ бичгийг харахаар ингээ англиар байна тий бас эндээс англи байна. Энд нэг бахан томьёол байгаа шүү дээ. Жишээ нь энэ бичиг тэр чинь бүгдээрээ ингээд шууд зураглал дээр бид нар анализ хийхэд төвхтэй байхгүй. Тэгэхээр энэ агуулга бол нэг одоохондоо чухал биш. За энд бид нар нөгөө саяны нөхрийн энэ сэтгэл судлалын бичсэн нөхрийг материалыг үзэж гин тий бичгийг үзэж гин тий гамбэ. Энэ бол жишээ нь ингээд хоёр мөр алгасаад бичиж байгаа байхгүй. Нэг мөр алгасаад хоёр дахь мөрөн дээр дандаа бичиж байгаа. Маш жижигхэн бичдэг. Энийг ерөнхийдөө бол хурган бичлэг гэж нэрлэдэг. Жижиг хурганы арьс шиг гэсэн үг. Тэгээд ийм бичлэг бичдэг хүмүүс ер нь бол хамгийн сонирхолтой шинжлэх ухаанаар ярихаар бараг л биолог ч юм уу, газар зүй ч юм уу ийм шинжлэх ухааны хүмүүс ийм бичлэгийн хэлбэр түгээмлэлэрдэг шүү дээ. Сонин. Анзаараад ахаар яг бичгийн хэв өөр болсон. Математик нөгөө ийм физик гэднэрийнхэн бас иймэрхүү мөртлөө ийм жоохон дүрслэл өсгөөттэй бичлэгүүдийг хийдэг. Тэгээд монгол хэл бичгийн ангийнхан бол андашгүй бараг бүгд элементээр бичдэг. Тийм нод илэрч эхэлдэг. Тэгэхээр энэ бичлэг бол ерөнхийдөө биологчдод голдуу байдаг бичлэг байна. За тэгээ энэ бичиг дотор юу байна вэ гэхээр энэ хүн бол уг нь маш жижигхэн бичиж дээ юмны ард сууж үлдэх гээд байгаа юм шиг мэдрэмжтэй мөртлөө яг тийм байна уу гэхээр үгүй. Бүр хамгийн ихний мөрөөс эхэлсэн байгаа байхгүй бичлэг. Тэгэхээр энэ хүн бол бүх юмд оролцож сонирхолтой ийм хүн гэхдээ дотоод сэтгэлийн амийг нэлээд дотроо хадгалдаг дөө ийм шинж харагдаж байна. За тэгээд гоо сайхны зүйлд их анхаардаг, чухалчилдаг байх нь. За дээрэс нь энэ бичиг дотор энэ хүнд бол нэлээд тод илэрж байгаа нэг шинж юу гэхээр нэлээд өөрийнхөө бараг хаяа зөрүүтчиж магадгүй ийм шинж байна. Өөрөөр хэлбэл биднэрт нөгөө бичгийг өгөхдөө ийм хагас налуу бичүүлдэг штэ баруун тийш налуу те. Энэ хүний бичлэг игц босоо байгаа байхгүй чиглэн. Бүр даашаа энд ил үсэг эдэр дээр бол бараг жаахан урагшаага тогтсон налууд. Тэгэхээр энэ юу хэлж байгаа вэхээр нэлээд зөрүүд өөрийнхөө биш зөрүүд ч гэдэг нь нэлээд биш. Ерөнхийдөө хаяа зөрүүдэлдэг. Ихэнхдээ өөрийнхөө яманд ханддаг гэдгийг илэрхийлэл болж байна. За дээрэс нь энэ хүн бас ямар шинж вэ гэхээр нөгөө үе өсгөд ерөөсө хоорондоо олигтой холбогдоогүй. Дандаа тусдаа байгаа байхгүй. Тэгэхээр янз бүр юмыг хийхдээ ингээд детальчилж хийх хандлага их өндөртэй. Өөрөөр хэлбэл ингээд ерөөсө бүтэн цогцоор нь хараад бүгдийг хийх биш. За нэгдүгürt энийг ийн, хоёрдугürt энийг ийн, гуравт энийг ийн гэдэг ингээд нэг нэгээр салгаж хийдэг ийм хандлага нэлээд түгээмэлэлэрч байна. За дээрэс нь хаяа бас нэг одоо юу гэдгийг манлайлах хүсэлтэй өөр хамгийн түрүүнд манлайлах магадлалтай боловч бас хүмүүсийн ард сууж үлддэг шинж давхар илрээд байна. Жижиг өсгөөд одоо энэ нөлөөлөхийн энэ үсэг, энэ хүчин зүйлс гэдгийн чи үсэг энэ төр бүгд алга болсон баг. Уусаад алга болсон. Тэр үсгэ бүтэн ерөөсө бичихгүй байх гэсэн үг тийм. Тэгэхээр энэ хүнд нөгөө одоо юмаа хийж байгаад ингээд за бошуухан ингээд чимээгүй ард сууч гэдэг юм уу бодол бас үе орж ирдэг гэдгийг хэлж өгч байгаа. Нилээн өөрийнхөө тэгээд ерөнхийдөө бол нийтж маягийн хэв шинж түгээмэл байна. Нилээн бас хүмүүсийн дунд урайлдаг, бусдыг татдаг ийм шинж байна. Тэгээ хамгийн сонирхолтой нь өсгүүдийн хоорондын зай бол бас үгийн хоорондын зай бол бас нилээн байна тий нэлээд их зайтай. Тэгэхээр баг нэг үг бичгээс илүү зайг энэ хажууд нь үлдээсэн байх жишээтэй. Тэгэхээр нэлээд тодорхой байдлыг чухалчилдаг ийм шинж байна. За ерөнхийдөө бол нөгөө бичлэгийн одоо энэ үсгийг уг нь энэ хүний бичгийг шахажвал баг энэ ихний хэсгээр багтчихаар байгаа байхгүй тий. Тэгэхээр энд юу хэлдэг вэ гэхээр жаахан үрлэгэндүү шинж байна гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл тийм байгааз ерөнхийдөө ингээд нөгөө бичгийн эзлэх хувь нэмэр баг яг харахаар
Тэгэхээр тархалт зайтай. Тийм. Ерөөс цаасаар дүүрэн бичиг одоо. Ер нь яг графлог мэдгүй хүний хувьд ч гэсэн амар том завилдсан. Тэгээ энэ цаасыг тэр хүн мөнгөөр авч байгаа. Тийм. Логикийн нэрвэл тийм. Тэгэхээр яг тэр шиг ингээд шахаад бичсэн бол энэ хүнийх маш жоохон зайзлэхэр байгаа байхгүй уг нь. Одоо гэж энэ бичиг байгаа штэ тэрний налуу тэгшин жоохон уруу гэд энэ гурав ямар хамаарлаа. Одоо манай бага ангид авахад манай анги охин жоохон урагшаа бичдэг ингээ урагшаа унахаж тэгээ манайхаа шоолоо шорон гэж нэрлэлсэн. Шорон яагаад нэг амар урагшаа ингэж унж байгаа бичдэг. Тэгээд тийм нэрлэлсэн амар сонирхол нэр өгчөж тий. Ерөнхийдөө бол тэр налуу бол маш чухал. Бид нарт нөгөө заахтаа ингээд нөгөө ер нь элементийн бичгээр л бодоход харагдана тий. Ингээ хагас налуу заадаг шүү. Ингээд яг энэ налуунда байвал бид нарт энд нөгөө графикийн шинж ярьдаггүй. Байхстай стандартаар л байна тий. А бүр тэндээс ингээ хоошо бүр хөвтүүлсэн юм шиг бичгдэг хүн байдаг шүү. Бүр ингээд налцсан. Тэр хүмүүсийг бол ерөнхийдөө бусдын үгэнд их автамтгай одоо үгдгийн өөрийн гэсэн үзэл бодлого гэж үздэг байхгүй. Яг тэгвэл ингээд наалт гэхэрл нэг бүр наалхаа бүр хитрхи их авч үзээд шүү. Гэтэл яг босоо бичиж байгаа одоо түрүүний энэ бичиг те энэ гамбегийн бичиг бол яг босоо бичиг байгаа. Тэр бол юмд өөрийнхөө ханддаг. Багш ингээд бичээд өгөөч гэхэрл ингээд бичээд шүү нөгөө нөхөр. Тэгэнгүүт нөгөө саяны энэ урагшаа налуу бүр нөгөө тийш налуу зөрүүд байхгүй. Зөрүүд шинжийн бүр 100% илэрхийл. Яг тэгэхээр ингээд наллаач гэдэг чинь тэгвэл ингээд чичил яах ингээд нөгөө бүр зүрчээд ш бүр нөгөө тийшээ налдаг. Ийм байдлаар тэр налууг бас тодорхойлж болдгоо. Ариун тунгалгийн ажил сонсоорой. Тэгж шууд нэрлэж болж байгаа юм уу тий. 10 жилээр хөгт нь шорон ариун тунгалгаа сонсож байгаа бол шоронд. Тий, ерөөсө зөрүүд маш их өөрийнхөө ханддгаа гэдгийг илэрхийлэл байгаад байгаа. За тэгэхэд өөр авч үзэх бичиг байна. За энэ бичгийг бас нэг яриул ярьчих болж байна тий. 10-17 гэсэн Йоан Гүрний мөхөл гэдэг түүхийн хичээл бичсэн. За энэ хүн бол илүү бусад хүмүүсийн бодвол тодорхой ойлгомжтой байдлыг чухалчилдаг хүн байна. Тодорхой ойлгомжтой. Яг гэвэл чинь он сар энд юун тухай өгүүлсэн тий. Ингээ бүгдийг улаан ягаан ногоон өнгөөр ялгаад ингээд өөртөө схемчлээд авчихсан. Ингээ зургийг бичлэгийг ерөнхийд нь харахад зураг шиг харагдаж байгаа. Хаана юу байгаа нь тодорхой тий. Төлөвлөгөө шиг. Тий, ерөөс төлөвлөгөө шиг тий. Тэгэнгүүт энэ одоо энэ 10-17-гийн бичгийг харахаар ерөөсөө эмх зэгцтэй тодорхой байдлыг маш их чухалчилдаг гэдгийг хэлж өгнө. Дээрээс нь бичиг өөрөө маш их гаргацтай бичиг байна. Баг зэрэг том бондгор өсгүүд бичгүүд том байх тусмаа цайлган гэж үздэг. Нөгөө хүн цайлган гэж сэтгэлээ гаргаж идэг. Юмаа нуухгүй шүү дээ тийм. Ерөөсө гаргаад байна тийм ил гаргаж хаяад байна гэсэн үг. За энэ бичлэг дотор бас нэг юм одоо үе нөгөө бичмэл бичиг мөртлөө маш их хэмжээний юм дармал өсгүүд орж ирж байгаа. Энд чинь нөгөө түрүүний бид нэр ярьсан шинж тийм. Ямар асуудал гарвал ямар ч байсан шийдэд явчихнаа энэ хүн гэсэн үг. За дээрэс нь ингээд харвал нэлээд шахуу бичсэн мөртлөө жоохон энэ тэнд зайтай. Амьсгалах агаар оруулаад байна ш. Тэгэхээр энэ хүн бол ерөөсөө гоо сайхны мэдрэмжийг бас хамгийн өндөр чухалчилж үздэг хүн гэсэн. Ерөөсөө гоо сайхны мэдрэмжтэй хүн гэсэн. Яг тэгвэл ингээд нөгөө өсгөө шахуу бичээд байгаа мөртлөө үнэхээр хэцүү шахацсан байна гэхээр энд нь ингээд дандаа цай авцсан байгаа байхгүй нөгөө агаар оруулсан гэж ярьд юм да бичгэндээ агаар оруулсан. Тэгэхээр нөгөө хүний бичгийг ингээд шигүү байсан ч хинч уншаад ойлгохоор ийм гаргацтай бичлэгүүд байна. За дээрэс нь энэ бичиг дотор бас нэг онцлог юм юу байгаа гэхээр энэ ивскийн зартаг байна те хагасыг. Тэрийг маш их том бүндгэр дугуулсан энэ зартгууд. Энэ өөрийгөө бас их онцгой одоо өөртөө их одоо итгэлтэй сэтгэл ханамжтай байгааг илэрхийлэх гэж үздэг. Өөрийнхөө зүгээр нэг ийм зарим хүмүүс цэг тавьчихдаг, зарим нь хасах тэмдэг шиг юм тавьчихдаг. Гэтэл энэ хүн бүр ингээд дугуулж ирээд тийм байх тусмаа бас өшөө нөгөө бичиг дээр нэмэлт юм орж ирэх тусмаа зохион бодох чадвартай, хийсвэрлэх чадвартай гэж тайлбар өгдөг. Тэгэхээр энэ хүнд бол тийм шинж бас нэлээд байна гэж харж байна. Сэтгэлийн хөдлөлтөд жахан уу явтдаг юм байна. Ягаад тэгэхээр ингээд бичгийг харахаар нэг Японыг гээд ганц үсэг өчгтэл яг ихц босоо биччихээд П үсгийг бүр баруун тийш налуу тэгсэн мөртлөө дармал биччихээд бусдын чигд оны гэдгийг одоо бичмлэр бичингүү дахиад гийг дармал гэх юм тэр нэг үг бичих хооронд хид хидуудаа сэтгэл хөдлөлийн өөр шинжүүд илэрсэн байгаа байхгүй тэр сэтгэл хөдлөлийн байдал агшин зур өөрчлөгдсөн гэсэн үг. Японы гэл бичихтэй нэг зоримог тийм одоо дайчин тэмцэх шинжтэй бичингүүтэй хоёр дахь П үсгэн дээр л буцаад нөгөө суларцсан, наалтсан.
Тэгснээ бүр зөөлрөөд яг элемент рүүгээ бичсэн. Тэгснээ огцон босоод дуусгацсан. Гэх мэтэр ганцхан үг бичгээд хүртэл энэ хүнд олон янзын сэтгэл хөдлөл. Японы гэдэг ганцхан үг дээр юм олон гарч ирж байна. Тий, ганцхан Японы гэж үгэн дээр л ийм олон сэтгэл хөдлөл илэрлүүд байгаа байхгүй. Тэгэхээр зөвхөн энэ үг биш ингээд сайн харуул үг болгон дээр байна л да. Энэ ихчүүдийг гэдэг дээр бас байна. Ингээд ялгаанууд байна. Тэгээ ерөөхдөө харахаар сэтгэл хөдлөлтөө үе хавтаад байдаг. Ийм шинж харагдаж байна. Нөгөө predictive test-үүд дээр нөгөө тухайн хүний хүйс эсвэл бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа дээр харагдах боломжтой байдаг шүү дээ. Тий. Энэ графлог дээр тэг болдог уу? Графлог дээр актер эрэгтэй эмэгтэй гэж бол ялгах бас боломжгүй. Тий, хэцүү. Яг тэгэхээр нөгөө багангийн багшаас их шалтгаалдаг л да. Багангийн багш нөгөө ингээд анх нөгөө бичгийн хивийг суулгадаг учраас бичгтээ тэр багшийн нөгөө хив маягаар ингээд дадуулсаар байгаад дадцсан байдлаар нэлийн одоо ялгагддаг. Гэтэ яг зүгээр хүмүүс практик дээр амьдрал дээр бол өөний яг эрэгтэй хүний бичиг байна. Өөний яг эмэгтэй хүнийх байна гэдээ ялгаад байдаг. Тэгэхдээ хамгийн сонирхолтой юм нь нямба эрэгтэй хүнд байдгаас илүү эмэгтэй хүнд байдаг шинж давмгай эрэгтэйчүүдийн бичиг үнэхээр нямба байдаг. Бүр үнэхээр ингээл харахад эмэгтэй хүн шиг хүний бичиг шиг харагддаг байхгүй. Тэгэхээр тэр дотоод сэтгэлийн нөгөө өөрчлөлт бас илэрч гарна л гэсэн үг тий. Гэхдээ бид нар 100% энэ хүнийх яг эрэгтэй бичиг яг эмэгтэй бичиг гэж ялгах боломжгүй. Тийм л та. Яг бас үндсэндээ бол үндсэн мэрэгжлэрч бас ялгах боломжгүй гэж үздэг л дээ. Яг гэвэл ямар ч мэрэгжилтэй байж болно, ямар ч бичгийн чадвартай байж болно. Ямар ч хүн байж болно тий. Зүгээр яг тухайн хүний дотор нуугдж байгаа шинжүүдийг бол бид нар харах боломжтой байгаа байхгүй. Яг гэвэл нөгөө сэтгэл оюун чи өөрөө нэг зүйлээр удирдахж байгаа юм чинь тий. Уг нь бид нар ингээд зүгээр шулуун зураас гэвэл гурлал яг ижлэхэн шулуун зураас зурч чадна те. Яг юм бөөрөнхий дөрвөлжин зургийг яг зурч чадна. Гэхдээ бичээд яг ижлэгийн харуулж исэн ч гэсэн ялц ч өөрөөр бичээд байгаа байхгүй те. Жишээ нь одоо бага ангийн хүмүүс чинь тийм товёогтой дэвтэрэн дээр өчтэй юм байна. Уг нь яг тэрийг бүгд ижлэхэн дуурайж чадна. Бүгдээр ижлэхэн бичигтэй болох гэдэг байгаа байхгүй те. Гэтэл одоо ингээд өөр өөрөөр бичээд байна гэдэг чинь энийг бол ялц ч одоо судлах шаардлагатай болчихж байгаа байхгүй. Өөр өрмөц юм гарч ирж байна те. За дууссан уу та? За тэгээд манайхаа сонсоод бас яг таарсан хүмүүст нь баяр хүргэе те. Азтайг бусд нь одоо яг дараа боломж олдох хаа. Тэгээд яг таарж гин үү яаж гин те YouTube-ийн комментэн дээр коммент бичвэл сайн байна. Тэгээд тийм үү. Ном авчил та. Тэгээд цүхэлцэн явж байгаа штэ. Таарж ивэл манайхаа хар уутанд байгаа. Таарж гин үү те таарахгүй байна уу? Тэрийгээ сайхан комментэн дээр чөлөөтэй бид нартэй хуваалцаарай. Яг үнэ. За аль хэсэг нь таарав те аль хэсэг нь таарахгүй байна. Фидбек сонсцгоё. Тэгээ одоо ер нь энэ графлог гэдэг чи одоо хүмүүс нөгөө гараар бичих ажиллагаа ер нь улмал цөөхөн болоод байна шүү дээ тий. Тэгэхээр графлог ер нь бас бага зайтай болоод байгаа шүү дээ. Энэ тал дээр тавьж бодож байна. Тий яг гараар бичих нь багасаад байна л да. Гэхдээ нөгөө бид нар голдол компьютер дээр бичээд компьютер дээр бичих тусмаа хүний гарын бичлэгийн хэлбэр алдагддаг л да. Нөгөө дадал учраас тэр дадалд сулраад идэг. Гэхдээ зөвөр миний бодлоор бол бид нар ингээл хааштай компьютерыг хэрэглэж байгаа ч гэсэн нөгөө одоо бүр өшөө даашаа нөгөө утсан дээр ингээд гараараа бошгоос хараачаад тэрийгэ зураг болгоо явуулдаг команд дээр бол хүмүүст их таалагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр бол бүр бичиг бол устдаж алга болно гэж бол байхгүй байхгүй. Өөрөөр хэлбэл ингээд дижитал бичиг болох нь шүү дээ. Тийм хувилбараар бас ашиглаад авах боломжтой гэсэн үг. Бид нар нөгөө энэ бичгийн ивэр хүнийг таних гэдэг нөгөө түрүүний бидний яриадсэн энэ ном тий. Энэ ном дээрээс хүсвэл нөгөө саяны бичгийнхаа өөрийнхөө бичгтэй төстэй, зурагтай, адил зурагтай бичгүүд юу байна үзээд бас анализ хийх боломжтой. Тэгэхээр та бүхэн бас энэ номыг үзэх боломжтой шүү тий. Ганцхан яг сая бид нар маш богино хугацаатай учраас хангалттай ярилцаж амжаагүй гэж магадгүй. 1 цаг 1 минут ярьсан байгаа шүү. Цаг хурдан ярьсан тий. Тийм байна. Яг нь та чинь 40 минут гэдэг. Тэгээ яг энэ болохоор зөвхөн одоо сэтгэл судлалын эсвэл графлог судалж байгаа одоо оюутнуудад биш те. Ерөнхийдөө хүмүүс уншаад ойлгох боломжтой юм уу те. Энгийн төвшөнд гэсэн. Ханаас авч болох юм номыг? Нэг бол бичгийн хэвний хүнийг таних ухаан гэдэг энэ номыг номын дэлгүүрүүдээс бүгдээр ингээс авах боломжтой. Их сургуулийн нэг давхрын номын сан байгаа. Бас интер Аз хор бүгдээрэнд нь байгаа шүү дээ. За манайхаа авч үзээрэй. Дөө ном оо багш. Yeah, hope driven thought driven хүмүүс намайг ярин үзэн ядаж орсон зарим би өчсөн хаг дурлал thought driven хүмүүс намайг хайрлан алдсан бас сонсон зарим намайг өчсөн би маш тайван байна яг л талалам shit and I'm sailing in I'm just feeling like
Шүлгэр шиг хүмүүсийн буурахны дүрийг Бурхан шиг хүмүүсийн чөтөрийн дүрийг Би мэдэн намаараа молон их тайван